Таны сонсох суваг өгүүлж байна. 25 дугаар хэсэг. Мордсон. Сүүлийн хэдэн 7 хоногт болсон явдлууд бүх Парисыг донсолголоо. Эммануэль их нэртэйгээ мэйлээ гудамждах зочдын бяцхан өрөөндөө сууж гайхан ярилцаж байв. Морсер, Данглер, Вильфер гуравт дахь яолцсон гинтийн 3 сүйрлийн хооронд ямар нэг холбоо байгааг мэдэрч тэр тухай шүүмжлэн хэлэлцэж байгаа. Тэдний дэрсэн Максимилиан тэр хоёрын яриаг чагнан чухамдаа ярилцахад нь дэрэгдэн байлцсан сүүлийн үед тогтсон хайнга байдлаараа сууж байв. Эммануэль өчигдөрхөн тийм баян, тийм аз жаргалтай байсан хүмүүс эд хөрөнгө аз жаргалаа бүтээхдээ муу санааны хувь тавиланд өргөл өгөхөө мартчихсан юм байхаа та. Перогийн үргэлгэрт гардагчлан хорим наргаан дээрээ залаагүй хариуд муу зүгийн шулам өшөө авахар эрэхтэй адил юм болж байх шивдэ гэж Жүүли хэлв. Ямар айхавтар сүйрлвэ хэмээн Морсер Данглер хоёрын тухай бодон Эммануэлийн хэлэхэд Валентинагийн тухай бодсон боловч ахыгаа байхад түүний нэрийг хэлж зүрхлээгүй Жүүли. Ямар их гашуу вэ гэж хэлв. Хэрв тэднийг тэнгэр сээрлүүлж байгаа бол өнгөрсөн үеийнхэн явдлаас хөнгөвчлөх ямар ч шалтгаан ороогүй юм байх та. Тэгэхээр эдгээр хүмүүс нүгэлт хүмүүс байж дээ гэж Эммануэль хэлв. Эммануэль чи дэндүү зоригтой хэлж байна. Аав минь гартаа буу барьж байсан тэр цагт нэг хүн чам шиг энэ хүн ингээл үеэлтэй хүн гэж хэлбэл ташаарах байсан шүү дээ гэж Жүүли хэлв. Авраам хүүгээ хохиролд учруулаагүй адил тэнгэр манан аавыг өхүүлээгүй шүү дээ. Дээд эзэн бидэнд үхлийг зам дээр нь зогсоох тэнгэрлэг хүүгээ ирүүлсэн билээ. Түүнийг дөнгөж ингэж хэлж гүйцэтгэл хонх дуугарл. Энэ бол хаалгач хүн ирснийг мэдгдсэн дохой байв. Бараг тэр дороо үүд нэгдэж Монт Кристо гүн орж ирлээ. Жүүли, Эммануэль хоёр түүнийг баяртайгаар өгтөн авлаа. Максимилиан дөнгөж толгоогоо өндийлгэж харчгаад буцаа доош харчив. Гүн түүний хайхрахгүй байгаа байдлыг мэдээгүй юм шиг дүр үзүүлж. Максимилиан би таныг авахар ирлээ шүү гэж хэлэхэд намайг авахар гинэ гэж Морл сэрсэн юм шиг асуув. Тийм ээ. Та надтай хамт явна гэж шийдсэн шүү дээ. Тэгээд таныг өнөөдөр бэлхэн байгаарай гэж би хэлсэн билээ гэж Монт Кристо хэлэхэд Максимилиан би бэлхээ. Эдэндээ салах ёс гүйцэтгэх гэж орж ирсэн юм гэв. Гүн та хаашаа явах нь гэж Жүүли асуув. Хадагтаа минь эхлээд Марсель орно. Марсель гинэ гэж Жүүли давтан асуув. Би танаа ахыг хулгайлаад явлаа шүү дээ. Гүн та түүнийг эдгээгээд буцаагаарай гэж Жүүли хэллээ. Морл улаасан царайгаа нуух гэж эргэн харав. Та түүнийг өвчтөй байна гэж бодож гин үү гэж гүн асуув. Тийм ээ. Бидэнтэй уйдгартай байгаа байх гэж айх юм. Би түүнийг зугаад суулж өгөхийг л хийчихье дээ гэж гүн хэллээ. Эрхэм минь би одоо бэлхэн байна. Хайр та нар минь баяртай. Эммануэль минь баяртай. Жүүли минь баяртай гэж Максимилиан хэлэхэд Жүүли чи ингэж явчих гэж байгаа мó? Та хоёр одоо явчих гэж юу? Паспорт юм чинь хаана байгаа юм бэ гэл. Шууд салснан дээр байдаг юм а. Миний гуйснаар Максимилиан бодвол яма бэлдсэн байх гэж Монт Кристо хэлэхэд Морл өнгөгүй тайван дуугаар. Паспорт би яма бэлдсэн гэж хэлв. Маш сайн. Сэргийн яг таг ёс гэдэг чинь энэ дээ гэж Монт Кристо гүн нэмсэглэн хэлэхэд та биднийг ингэж л орхиод явах хэрэггүй. Бидэнтэй ганц өдөр ганц цагч болсон хамт байхгүй мó гэж Жүүли хэлв. Хадагтай минь миний сүйх тэрэг үүдэнд хүлээж байгаа. Би 5 хоногийн дараа Ромд байх ёстой. Максимилиан бас Ром руу явж байгаа мó гэж Эммануэль асуухад Максимилиан гонигтайгаар нэмсэглэн би гүнгийн хааш нь авч явсан ч тэр зүг рүү явна. Одоо бүтэн сар түүний мэдлэлд байх болно гэж хэлв. Гүмэн ах ягаад үүнийг ийм гонигтайгаар хэлж байгаа юм бэ? Ах ч надтай хамт явж байгаа болохоор түүний төлөө бүү санаа зов гэж гүн зөөлнөр хэлэхэд Максимилиан баяртай дүүн. Баяртай Эммануэль минь гэж дахин хэлв. Түүний юм бүхэнд хайн хайхарамжгүй болсныг харахаар зүрх минь хагарчих шахах юм. Максимилиан биднээс ямар нэг юм нуугад байх шиг байна
гэж Жүүли хэлэхэд Монт Кристо "Тэр та нар дээр баяртай хөгжилтөө инээсээр орж ирэхийг та хоёр харна гэв. Максимилиан Монт Кристод бараг уурлаж жигшсэн байдалтай харлаа. "За явъя" гэж гүн хэлв. "Гэхдээ таныг явахаас өмнө тэр удаа хэлж чадаагүй маа. Хэлмэр байна" гэж Жүүли хэлтэл гүн түүний гараас барьж үгийг нь таслан "Хадагтай минь. Таны хэлэх гэж байгаа үг чинь таны зүрхнээс гарч надад харагдаж буй. Миний зүрх мэдрэн сонсож байгаагаас хавьгүй бага байх болно. Би роман зохиолд гардаг буян үйлдэгчдийн адил та нартай уулзахгүй явбал зохих байсан юм. Гэвч би сул дорой магтуулах дуртай хүн учраас буян үйлдэгч хүмүүсийн чинээнд хүрч чадахгүй юм. Би ойрхны хүмүүсийнхээ сэтгэл нь хөдөлсөн зөөлөн харцыг харахтаа баярладаг. Одоо би явлаа. Тэр ч байтугай би та нарт найз нөхөд минь намайг битгий мартаарай гэж хэлэх тийм бие тоосон хүн юм. Бид дахин хизээч уулзахгүй байх та" гэл. "Хизээч уулзахгүй байх гинэ" гэж Эммануэль дуалтахад Жүүлийн хацар дээгүүр том нулимс бөмбөрч байв. "Бид тантай хизээч уулзахгүй хэргүй. Та чинь хүн биш харин сайн сайхныг бүтээх гэж газарт бууж ирсэн. Тэнгэр одоо буцаж тэнгэртээ гарах гэж байгаа хэргүй" гэв. "Тэгэж бүү яриа найз нар минь. Хизээж тэгэж бүү яриарай. Тэнгэр бол ямар ч хорт үйлдэлийг үйлдэхгүй. Зогсох гэсэн газар зогсдог юм. Санамсаргүй явдал тэднийг захирдаггүй. Харин тэд санамсаргүй явдлыг захирч байдаг юм. Үгүй ээ Эммануэль минь. Би бол ердийн хүн. Таны энэ шагшин гайхагчин миний хэрэгс хэтэрч байна" гэж Монт Кристо яаран хэллээ. Тэгээд гүн аз жаргал шингэсэн тайван инхийн энэ гэрийг орхин явахтаа харамсаж гүйн ирж тэврүүлсэн Жүүлийн гарт уруулаа наалдуулж нөгөө гараа Эммануэлүүд сунгалаа. Дараа нь соль Йорс юм шиг гөлийн сууж байсан Максимилиан өөд толгой дөхөв. "Ахыг минь буцаж баяр баясгалантай болгож өгөөрэй" гэж Жүүлийн хэлэхэд Монт Кристо 11 жилийн өмнө хөлгийн эзэн Морлийн тасалгаа руу ордог шатан дээр охины гарыг атгасан шигэ Жүүлигийн гарыг атгаж "Та Синдбад далаачнд итгэсэн хэрээрээ байна уу?" гэж нэмсэглэн асуув. "Тийм ээ." "Тэгвэл өөр юуны ч тухай бодож гонхрох хэрэггүй. Тэнгэртээ итгээд л байж бай. Бидний дээр хэлснээр аяны тэрэг үүдэнд хүлээж байваа. Дөрвөн омглон морь тогтож ядан газар завчлан байв. Аали хол газараас гүйж ирсэн мэт хөлс нь гоожиж амьс хаадчихсан шатны тэргэд зогсож байв. "За яав. Чи өвгөн дээр очив уу?" гэж гүн араб хэлээр асуухад Аали толгой дөхөв. "Чи миний хэлснээр түүнд захилаа дэлгэж харуулсан уу?" гэхэд Бол толгой дөхлөө. Тэгээд тэр чамд юу гэж хэлв? "Чухамдаа чамд ямар дохио үзүүлв?" Аали эзэнд сайн харагдахын тулд гэрэл өдөргөж нуаартай тийм гэж зөвшөөрсөн санаагаа ижлэхдээ нүдэ андаг шиг өвгнийг хичээнгүйлэн дуурайж доглоо. Тэгэхэд нь Монт Кристо "Маш сайн. Тэр зөвшөөрчий. Явцгаая" гэж хэлв. Сайх үгийг дөнгөж хэлмэгц морь духасхийн давхилдаж туурайнаас бөөн оч бадарнаа. Максимилиан тэрэгний болон шигдэж өгдөг явна. Ингэж явсаар хагас цаг өнгөртөл тэрэг гинэт зогслоо. Гүн Аалын хуруунаас уйсан торгон татуурга дугтархад нөөбий хүн суудал дээрээсээ үсрэн бууж үүдийг нь онгойлгож өгөхөд гүн гарч ирлээ. Одон мичид гялатсан шүн байв. Олон сая гэрэл дотор давалгаан гялтганасан бараан тэнгис шиг Парис хотыг харж болох Вилжиоюв хэмээх толгойн орой дээр Монт Кристо гүн зогсчий. Гүнгийн харж зогсон байгаа давалгаа бол үргэлжид мөргөлдөн, үргэлжид хөөсрөн, үргэлжид аюул тохиолдуулагч тайвшруулахыг үл мэдэгч их далайн давалгаанаас илүү ширүүн догшин өөрчлөгдөн ховирогч давалгаа юм. Суиг тэр гүнгийн дохиогоор хідэн алхам урагшилж гүн ганцаар хоцорвоо. Монт Кристо цээжиндээ гараа зүрүүлж энэ оюун ухаан санаа бодол бүхэн хайлж хатаагдж, давтагдан сутгагдж, дэлхий дахныг догдлуулдаг их аагийг удаан харж зогслоо. Дараа нь сайх сайн санаат хүссэн мөрөөдөгч ийгч, ёжломтгой материалистууд ийгч гайхан шагшуулдаг Вавилоныг харж садаад толгойгоо гудайлган залбирв. Эх хот чиний газар дээр ирж гიშгснээс хойш хагас жил ч өнгөрөөгүй байна. Тэнгэрийн санаа зориг намайг нааш нь ирүүлсэн гэдэгт би итгэдэг. Одоо би ялж дийлээд баяр ёслолын байдалтай чамайг орхин явж байна. Миний энд ирсний нууцыг би гагцхүү дээд эзэнд итгэн даалгасан юм.
Тэр ганцаархнаа миний цээж доторхыг уншсан. Би ямар ч өшөө хорсолгүй боловч харамссаар явж байгаа гэж мэдэж байгаа. Би зөвхөн хувийн зорилгодоо надад олдсон хүч чадлыг ашигласан биш гэдгийг ганцхан тэр л мэднэ. Агуу их хот чиний дотроос би ирсэн зүйлээ оллоо. Тэвчээртэй уурхачин шиг чиний хөрсийг ухаж дотроос нь хорон мууг оллоо. Одоо би хийх юмаа хийжгүй эцээ. Миний томилолт дууслаа. Тэгэхээр чи одоо надад баяр хөөр гомдлын алийг ч өгч чадахгүй. Баяртай Парис. Хагцъя гэж шивнэ. Тэгээд шөнийн суузайлын харцаар уудам хөндийг тойруулан харлаа. Дараа нь гараараа тухайныг илбчихэд тэргэндээ суухад үүд нь хаагдаж тоос манруулан дугуйгаа тажигнуулан толгой нөгөө тал руу давхин алга болов. Тэд ганц ч үг ярилцалгүй хоёр бээр газар явлаа. Морил бодолтой автан суухад Монт Кристо түүнийг удаанаар ширтэн харж яв. Морил та надтай хамт явсандаа харамсаж гин үү гэж гүн асуув. Үгүй гүн. Харин Парисаас хагцна гэдэг чинь. Би таныг Парист аз жаргал хүлээж байгаа гэж бодсон бол тэндээс авч явахгүй байсан юм. Парист Валентина минь тайван ойрсож байгаа. Тэгэхээр Парисыг орхиж явна гэдэг бол түүнээсээ хоёр дахь удаага хагцна гэсэн үг. Максимилиан, бидний салж хагцсан нөхөд газар доор нойрсож байгаа биш. Харин Тэнгэрийн хүслээр бидний зүрхэнд оршин байдаг юм. Тэнгэр тэднийг үүрд бидэнтэй хамт байлгахыг хүсэж байгаа юм. Наадтай үргэлж хамт байдаг хоёр найз байдаг юм. Бид тэр хоёрын нэг нь ачийг амнасаараа, нөгөөгийнх нь ачийг оюун ухаанаар хариулах ёстой. Тэдний сүнс миний зүрхэнд амьдарч явдаг юм. Надад эргэлзэх үе төрөхөд тэдэнтэйгээ зөвлөдөг бөгөөд хэрв сайн сайхан юм баг зэрэг хийж чадсан бол гагцхүү тэдний зөвлөгөөний ачаар тэгсэн хэрэг. Морил минь, чи надтай ийм найрсаг биш байгаагийнхаа зөв бурууг зүрхнээс асууж түүний юу гэж хэлхийг сонсол доо гэж гүн хэлэхэд Максимилиан. Найз минь, миний зүрх уян гашуугаар дүүрсэн учраас надад зөвхөн зовлон зүдүүрийг л өгч байна гэл. Зориг султай хүмүүс дандаа гашуудлын хар хөшгийн цаанаас ямиг хардаг юм. Оюун ухаан өөрийн харах цэгийг өөрөө тогтоодог бөгөөд таны оюун ухаан манан бодонд бүрхэгдэж үүдийсэн учраас таны тэнгэрийг хар үүлээр бүрхүүлж байна. Таны хэлдэг үнэнч байж магадгүй гэж Максимилиан хэлээд дахин бодлого болон суулаа. Жуулчлал гүнгийн эрх мэдлийн хэрээр хурдан шалмаг гүйцэтгэгдэж байна. Тэдний замд дайралтах хотууд сүүдэр мэт хурдан жирэлзэн өнгөрнө. Намрын хонгор салхинд найран гангасан ой модод тэднийг угтан давхих мэт жирэлзэн агшин зуурын дотор алга болно. Маргааш өглөө нь шалоонд хүрэлцэн ирэхэд гүнгийн уурын хөлөг онгоц хүлээж байна. Жуулчид онгоцон дээр гарч тэрэг ачваа. Уурын онгоцыг түргэн явахад зориулан хийжээ. Онгоц энэтхэг суман завны хэлбэртэй бөгөөд хоёр хүрдэн далавч адил усан дээгүр хөвөн явах нь усны шовоо мэт. Энэ хурдан хөдөлгөөн морил ийгч сэргэж тархин дотор хар үлийг хөөн зайлуулчих шиг шахаж байв. Парисаас холдох тутам гүнгийн царай тунгалаг болж байваа. Эх орондоо буцаж ирж яваа цөлөгдсөн хүмүүс мэт байв. Одолгүй тэдний өмнө тэр Карфаген хоёрын дүү газрын дундад тэнгис дээрх тэдний үе залгамжлагч болох дүүрэн амьдралтай нүдэнд дулаахан Марсель хот харагдал. Марсель хот нас нь явах тутам улам залуужж байваа. Тэр хоёрт хоёуланд нь дурсан санах зүйл байсан бөгөөд хэн хэнийхэн тоглож өссөн дуурах цамхаг Гигэ Николайн цайз чулуун хажлагтай онгоцны зогсоол хотын захиргааны байшин харагдал. Тэр хоёрын санал нийлж Канабер гудамжууд гарлаа. Нэгэн онгоц альжир орох замаар гарч байгаа харагданаа. Онгоцны тавцсан дүүрэн хүмүүс үдэн гаргаж байгаа төрөл садан найз нөхдийн салах ёс гүйцэтгэх, дуу алдах, уйлах энэ бүхэн сэтгэлийг үргэлжид хөдөлгөх бөгөөд ийм үзэгдлийг өдөр бүр үзэж суудаг хүний сэтгэлийг дэнслүүлнэ. Гэвч энэ бүхэн Максимилианыг эргийн том чулуун дээр гიშгсэн тэр мөчөөс эхлэн орж ирсэн бодлоос нь ангижруулж чадсангүй. Тэгээд Монт Кристо гүнгийн гараас сугтан. Хараач. Фароныг буудалд орж ирэхэд эцэг минь тэнд зогсож байсансан. Өөхөл годамшгаас таны аварсан тэр үнэнчийн үнэнч хүн намайг энд тэврэн авсанс. Газар дээр минь нулимс нь хүрсэн. Газар одоо хүртэл нойтон оргих шиг санагдаж байдаг юм. Тэр ганцаараа ч үлээгүй. Олон хүн биднийг харж уйлж байсансан гэв. Монт Кристо нэмсэглэв. Би тэнд зогсож байсан
гэж хэлээд нэгэн гудамжны булан зав. Ингэж хэлж дуусаагүй байтал заасан зүгт нь нэгэн хүн гиншин дуугархыг сонслоо. Тэнд нэгэн эмэгтэй хөдөлж байгаа онгоцонд суусан хүн өөд гараа даллаж байв. Тэр хүүхэн гэвлэр унжуулж Морл онгоцоод хараагүй байсансан бол Монт Кристогийн сэтгэл хөдлөж байхыг ажиглан харахгүй байж чадахгүй байсан юм. Хараач. Онгоцон дээр зогсож байгаа гараараа даллан байгаа цэрэг хувцастай хүн чинь Альберт де Морсер байна шүү дээ гэж Морл дуалтахад Монт Кристог тийм байна. Би ч бас таньлаа гэв. Яалаа гинэ. Та ч нөөр тийшээ харж байсан шүү дээ. Гүн хариулах дургүйгээ хүрхээр инээмсэглдэг шиг инээмсэглэв. Тэгээд дахин нүрээ бүтээсэн хүүхнийг харахад цаадах нь булан тойрч алга боллоо. Тэгэхэд гүн эргэж Максимилианаас "Найз минь, энд танд ямар нэг хийх ажил байхгүй юу?" гэж асуув. "Бэцгийнхээ булшин дээр очно" гэж Морл аяархан хариулв. "За сайн. Тэгвэл яваад тэнд намайг хүлээж байгаарай. Би хүрээд очино." "Та явах нь уу?" "Тийм ээ. Би нэг ариун газар очино." Морл гүнгийн гарыг сулхан атгаж тол гойгоо дохиод хотын зүүн хэсгөө далхал. Монт Кристог Максимилианыг далд орохыг хүлээн зогсож байгаад бид туужийнхаа ихэнд уншигчдыгаа танилцуулсан тэр нэгэн төвхөн байшин байдаг Мелианы модод гудамжууд явлаа. Марселийнхны зугаалах газар болсон модод гудамж энэхүү байшинг халахлана. Байшингийн эргэн тойронд зэрлэг усан үзмийн мод ургаж мушгиралдсан ишээр өмнөд ийм нарны хурц элчинд шаралсан чулуун хананд нь наалтнаа. Намрын чиг тундас унаж хагсаан гарч дахин нийлхийг тэсвэртэйгэр хүлээн жилээс жилд улам завсар гарч байгаа 3 банзаар хийсэн орох хаалгууд харсан элэгдсэн 2 чулуун шаттай ажээ. Байшин хэдийгээр өмхөрч муудсан ч гэсэн харахад сайхан царай муутай айч гэсэн хөгжилтэй юм. Энэ байшин бол нэгэн үед өвгөн дансын сууж байсан байшин юм а. Өвгөн дээврийн хөндийн ганц өрөөг эзэж байсан бол гүн бүх байшинг Мерседесийн мэдэлд өгчээ. Онгоцны зогсоол дээр Монт Кристогийн харсан өнөөх урт гэвлүүртэй хүүхэн байшинд орлоо. Гүнгэ болон тойроод гараад ирэхэд өнөөх хүүхэн орж хаалга хааж байв. Ингэж гүн түүнийг дахин далд орж хоос өмнө харж амжижээ. Гүн тэрхүү илэгдсэн гиш гүүрийг сайн таних бөгөөд далбгар толгойтой хадаасаар онгойлгодог хаалганыхын дүгжээг сайн мэддэг байв. Тийм учраас хаалга цохиж ирснээ ч мэдэгдэлгүй гэрийн эзэн буюу сайн найз шиг орж очив. Байшингийн цаад талд нарны илж туссан бяцхан цэцэрлэг байсан бөгөөд 24 жилийн өмнө гүнгийн булж хадгалсан мөнгийг Мерседес олж авчээ. Орох хаалганы босгон дээрээс цэцэрлэгийн захын мод харагдана. Монт Кристо босгыг алхаж ороод мэгшин уйлах мэт санаа алдах чимээг сонсов. Тэгэд чимээ гарсан зүгөөд харвал урт улаан цэцэгтэй өнгөт навчит мэлэргийн бутан дотор Мерседес суугаад уйлж байхыг харлаа. Мерседес гэвлүүрээ өргөөд нүрээ гараараа дарж хөх цэнхэр тэнгэрийн дор орь ганцаараа гэж бодон хүүгийнхээ байхад дэсвэрлэн байсан нулимсаа дураар нь тавьж уйлан хайлж байв. Монт Кристо хэд алхвал хөл доор нь мөчөр тас хийвэ. Мерседес толгоогоо дийлгэн айсан янзтай дуалтлаа. "Хаадагтай минь. Би танд аз жаргалыг өгөх мэдл алга. Гэвч таныг тайвшруулахыг хүслээ. Та үнийг минь танил найзаа гэж бодон хүлээн авна уу?" гэж гүн хэлэхэд Мерседес "Тийм ээ. Би их золгүй хүн юм. Энэ ертөнц дээр би ганцаараа хүн. Надад ганц хүү байсан минь намайг орхиод явчихлаа" гэв. Тэр явсан сайн болжээ. Тэр чинь ариун сэтгэлтэй хүн. Хөмбөр их орондоо нэг сайн юм хийх ёстой гэдгийг ойлгожээ. Зарим нь авиас бэлгээ зориулдаг, зарим нь хөдөлмөрөө өгдөг, зарим нь нойр хоолгүй зүтгэж байхад зарим нь цусаа асгаруулдаг юм. Тэр тантай энд байвал ашиггүй болсон амьдралаа үрж таны зовлон зүдүүртээ эвлэрэн сууж чадахгүй байсан юм. Зүгээр совол улам дороотон ядрах болно. Харин зовлон зүдүүртэйгээ тулалдаж тэмцэлдэж амжилт гаргаж чадвал чадaltaй хүчрэхэг болно. Хадагтай минь. Тэр өөрийнхөө ба таны ирээдүйг бүтээн босгог. Аз жаргал чинь итгэлтэй гарт байгаа гэдгийг танд хэлье гэж гүн хэлв. Таны тэр зөвгнөн хэлж түүнд минь бэлэглэн өгөөсэй гэж тэнгэрт миний залбирч байгаа аз жаргалыг би амсан эдэлж чадахгүй байх гэж хөөхий авгаа гонигтайгаар хэлээд миний дотор ба орчин тойронд бүх юм эвдэрч булшны зах дээр байгаа юм шиг санагдаад байх болж дээ.
Гүн та намайг аз жаргалтай байсан энэ газартаа хурж ирэхэд туссан сайн хэрэг. Аз жаргалтай байсан газараа өөхөх хэрэгтэй юм гэл. Таны үгч нь миний зүрхийг төөнөж намайг шударгаар үзэн ядах бүрд чинь улам хүчтэй болж байна. Би таны бүх зовлон зүдүүрийн буруу та намайг зэмлэхийн оронд яагаад өрөвдөж хайрлаж болдоггүй юм бэ? Тэгсэн бол та намайг улам өвдгөн зовоох байсан юм. Гэж Монт Кристо хэлтэл. Эдмо таныг үзэн ядаж буруутхан зэмлэх гинэ. Миний хүүгийн амийг хайрлсан үл дээсэн хүнийг үзэн ядаж зэмлэх үү? Гэвч та бэ Морсерийг бардамнаж бахархдаг байсан хүүгээс нь хагцаах хатуу сэтгэл өвөрлөж байсан нь үнэн. Намайг харалтаа. Миний нүүр дээр өчүүхэн боловч зэмлсэн шинж байна уу? Гэж Мерседес асуув. Гүн өөдө харж хоёр гараа сунгал зогсож байгаа Мерседесийг харав. Намайг харалтаа. Өвгөн эцгийнхээ өрөөний цонхон дээр хүлээн зогсож байдаг Эдмон Дантаста инээмсэглэн хурч ирдэг. Тэр цагийн гоо үзэглэн нүдний минь гал унтарчихсан. Түүнээс хойш уйтгарт олон өдрүүд өнгөрч тэрхүү өнгөрсөн үе бид хоёрын хооронд гүн ангал ухан гарчээ. Эдмон таныг үзэн ядах зэмлэх үү? Үгүй ээ. Харин би өөрийгөө үзэн ядаж байна. Өөрийгөө зэмлэн буруутгаж байна. Бүхэнд би буруутан надад итгэл хайр сэтгэл бүрэн бүтэн бие цогцс гэдэг Тэнгэрээс саяасан гурван чанар байсан боловч золгүй амтан би Тэнгэрт сүсэг алдаж байсан байна. Монт Кристо юу ч хэлсэнгүй түүнд гараа сунгав. Үгүй найз минь гэж хадагтай гараа татна муухан дуугаар хэлээд надад гараа бүүхрэг та намайг өрөвдсөн. Таны цээрлүүлж өшөөг авсан хүмүүсийн дотроос би л ганцаараа хайр инрэл хүлээхгүй хүн байсан юм. Бусад хүмүүс бол үзэн ядах хувиа хичээх үзлээс тэгсэн байхад би бол чин сэтгэлийг эс барьснаас тэгсэн байна. Тэдэнд зориг байсан бол харин би зүгээр л айчихжээ. Үгүй Эдмон миний гарыг бүү атга. Та надад сайн сайхан үг хэлэх гэж байх шиг байна. Хэрэггүй. Өөр тэнцэх хүндээ хэлтэ. Харалтаа. Авгаа гэвэл үүрээ авч хаяв. Ууй гашуугаас болж үс минь бууралдчихлаа. Өчнөө их нулимс гарч зовхон хөхөрч дух минь үрчил. Харин Эдмон та залуу сайхан хിവэрэ байна. Энэ бол та итгэлтэй, зоригтой, Тэнгэрт итгэж байсан учраас Тэнгэр таныг дэмжснээс болжээ. Харин би бол өчүүхэн сэтгэл гаргасан юм. Тэгэхээр дээд эзэн намайг орхиж би юм болчихжээ гэв. Мерседес мэгшин уйлж өнгөрснөө дурсан бодхоос зүрх нь хагарчих шахан байв. Монт Кристо түүний гарыг барьж хүндэтгэн үнсвэ. Гэвч гантиг баримлын гар унсаж байгаа юм шиг ямар ч галдуулгүй байгааг мэдрэл. Хамгийн түрүүчийн алдаанд бүх ирээдүйг нэвдэж орхидог золгүй амтан байх юм. Би таныг үхсэн гэж бодож байсан. Өөрөө ч бас үхэх хэрэгтэй байж. Зүрх сэтгэл дотроо таныг дурсан санаж уйлан хайлж явсны минь ашиг юу байна? 39 наснда эмгэн боллоо. Энэ л банд. Би бүхний дотроос ганцаараа таныг таниад хүүгээ аварсны ашиг юу байна? Ямар ч их буруутай байсан нөхрөө гэж сонгож авсан хүнийхээ амийг аврах ёстой байсан биш үү? Харин тэгэхэд би түүнийг өхүүлчихлээ. Түүгээрч зогсохгүй. Тэр ганцхан надаас л болж тангараа зөрчигч, орвогч болсон тухайг нь бодолгүй. Сэтгэлгүй зан гаргаж жигшин үдснээр түүний үхлийг түргэтгэв. Би хүүгээ үхлийн орон болсон Африкт ганцаарнг нь явуулах байсан бол наашаа хамт ирэх хэрэг юу байна? Би өчүүхэн сэтгэлтэй амтан байжээ. Би хайр дурлалаасаа ухран буцаж, ерөн л буцсан шантарагчдын адилаар ойр орчныхондоо гай зовлон авчирч байна. Үгүй. Мерседес та өөрийгөө ийм хатун ширүүн зэмлэх ёсгүй. Та бол гигэн сайхан эмэгтэй. Өөрийнхөө уйдгар гунигаар намайг зэвсэггүй боловлоо. Гэвч миний ард талд намайг ирүүлсэн үл үзэгдэгч уур хилэнд тэнгэр зогсож, миний буулгасан аяныг зогсоохыг хүсэхгүй байв. Би танд зориулж амнасаа. Төвний хамт бүх санаа бодлоо зориулан хохироход бэлэн байсныг өдөр бүр залбирдаг тэнгэр гэрчлэх байх. Гэвч би тэнгэрт хэрэгтэй байсан учраас тэр надад амьдралыг мөн буцааж өгсөн юм гэдгийг данд бахархан ярьж байна. Өнгөрсөн одоогоо ухаан бодож, ирээдүйгээ тааварлан мэдхийг оролдож үзээд намайг дээд тэнгэрийн зэвсэг мөн үү гэдгийг хэлэлдээ. Хайрлаж дурлаж байсан хүндээ мартагдан агаар эрх чөлөө баялаг гэдгийг мэдэхгүй. Хамгийн аимшигтай зовлон зүдүүр дунд амьдралынхаа хагасыг өнгөрүүлсэн билээ. Гэтэл ийхүү ганцаардан тарчилж байснаа гэнэт эрх чөлөө баялагийг олж авлаа. Тэнгэр их үйл үйлдүүлэхээр ирүүлсэн гэж санагдах
Нүдэг альбом асар их баялагийг эзэмшил. Тэр цагаас хойш би энэ их баялагийг үйл зоригтон зарцуул. Би амарч тугуулахыг мэдхэ байв. Ямар нэгэн хүч намайг урагш түлхэж байв. Би Тэнгэрийн хараал хүрсэн хотыг үнсэн тавраг болгохын тулд Тэнгэрээр хөвөн яваа галан үйл шиг байл. Аимшиггүй зоригт ахмад уулад аимшигт аянд явахын тулд хөлөг онгоцоо бэлтгэдэг ин адил би бэлтгэн хүнсээ зөвлөж зэр зэвсгээ базаа бэд цогцоо хүнд шалгалтад дасхан оюун ухаанаа хамгийн хүнд донсолгоонд сургаж гараа хүн алж чадах болгож нүдэ ямарч зовлон зүдүүрийг харах чадвартай болгож ямарч аимшигтай юм үтсэн уруула нэмцэглэн байж чадах болгож сурган дасгасан билээ. Би сайн санаатай итгэмтгий хорт муу санаа гэдгийг мэдэхгүй хүн байснаа өшөрхөг хорт муу санаатай аимшиггүй хүн болж ховирсан юм. Тэгээд би бэлтгэсэн замдаа гарч уудам зайг туулан зорьсондоо хүрв. Миний замд дайралтсан бүхэнд зовлон дохиолдож явлаа. Боллоо эдмэ. Би ганцаараа таныг таньж чадсан болохоор бас таныг ойлгож чадсан юм. Би таны замд дайралтсан шил сав шиг нэргүүлчихсэн байлаа гэхэд би өөрийг чинь багтан бишрэхгүй байж эс чадахсан. Бид хоёрын хооронд гав ангал байгаагийн адил бас бусад хүн таны хооронд тийм зааг байна. Таныг бусадтай зөвөрлүүлэн үзэхэд сэтгэл улам их харлах юм. Энэ ертөнцийн тантай тэнцэх, тантай адилдах хүн алга. Эдмөө. Одоо надтай салах эсгүй эздгээрээ. Бид одоо хагцъя да. Гэж Мерседес хэлв. Хагцхын өмнө танд ямар тус хүргэж болохыг хэлж өгнө үү, Мерседес? Гэж Монте-Кристо асуул. Эдмөө, би ганц л юм хүсэж байна. Миний хүл аз жаргалтай яваг. Хүмүүсийн амнасыг гартаа атгаж тэднийг үхлээс холдуулж чаддаг дээд эзэнтэл сайн мөргөж байна. Бусдын тухай би санаа тавь. Баярлалаа эдмөө. Мерседес та өөрөө надад юу ч хэрэггүй. Би хоёр бошны хооронд амьдрна. Нэгэн талигач болсон Эдмон Данцын булш. Би түүнд дурлаж байсан юм. Энэ нэрийг миний өнгөгүй болсон уруул дуудан нэрлэхэ болсон боловч зүрх минь юу ч мартаагүй бөгөөд зүрхний энэ дуртатгалыг ямар ч сайхан зүйлээр солихгүй юм. Нөгөөх булшинд нь Эдмон Данцын алсан хүн хэвтэж байна. Ингэж алсан явдлыг би зөвтгөх боловч тэрхүү алагдсан хүний төлөө залбирч унших ёстой. Таны хүүчин аз жаргалтай явах болно гэж гүн давтан хэлв. Тэгвэл би ч болохынхоо хэрээр аз жаргалтай явах болно. Гэсэн ч та яаж амьдрах юм бэ? Мерседес гонигтайгаар инээмсгэл. Би энд урдын Мерседес шиг хөдөлмөрөөр амьдрна гэж хэлбэл та үнэмшихгүй. Би одоо зөвхөн залбирал уншихаас өөр юм чадахгүй. Тэгээд ч надад ажил хийх ч хэрэгцээ алга. Таны хадгалсан хөрөнгийг заасан газраас ч нь олж авсан. Хүмүүс намайг хэн болох, юу хийж, ямар хөрөнгөөр амьдарч байгааг сонирхох байхт. Энэ ч ямар хамаа байх вэ? Энэ бол зөвхөн Тэнгэр та бид гуравт хамаатай юм. Та Морсер гүнгийн олсон хөрөнгө буюу хагасан танд ногдох байсан тэр хөрөнгнөөс авахгүй гэж татгалзсан чинь буруу хэрэг болсон юм гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Би таны юу гэх гэж байгааг тааварлан мэдэж байна. Эдмөө, миний хүү түүнийг зөвшөөрөхгүй. Тийм учраас би Аалбрын зөвшөөрлийг авахгүйгээр таны төлөө юу хийж зүрхлэхгүй байна. Би түүний хүслийг мэдэж байгаа болохоор түүн захирагдана. Гэхдээ миний хийх гэж байгаа юмыг тэр зөвшөөрвөл та зүрхгүй биз дээ. Би ямар нэг юмыг ухаан хэлэлцэх чадваргүй болсон гэдгийг Эдмон та мэдэх ёстой. Би хизээч юу ч шийдвэрлэхгүй гэдэг ганцхан юмнаас өөр зүйлийг шийдвэрлэж чадахгүй. Тэнгэр миний зоргийг мохоох шуурга илгээсэн юм. Би түүний гарт бүрэгдийн саварт баригдсан болжмор шиг хүчгүй амтан. Би амьд байгаа нь түүний л санаа зориг юм байх. Хадагтай минь болгоомжлоорой. Тэнгэр тэгж захирагддаггүй юм. Тэнгэр бол санаа бодлыг нь зөв ойлгож түүний хүчрхэг чадлыг зөв хүлээн авахыг шаарддаг юм. Ийм учраас л Тэнгэр бидэнд чөлөөтэй эрх зориг өгсөн юм. Гэж Монте-Кристо хэлэхэд үгүй тэгж битгээр. Хэрв Тэнгэр надад чөлөөтэй зориг өгсөн бол би арга барагдсан гонхорлоос аврагдах байх гэж бодох уу? Гэж Мерседес дуултлаа. Монте-Кристогийн царай баг зэрэг зэвхийж энэ гашуун зовлонгийн хүчинд дарагдан тол гойгоо бүхэлгэлөө. Та надад баяртай гэж хэлэхгүй юм уу? Гэж гүн дөөнд гараа сарван хэлэхэд Мерседес дээд Тэнгэрөөд харж харин би танд дараа баяртай уулзъя гэж хэлэх гэж байна.
Надад бас найдлага бордлого байгааг та харж байгаа биз гэл. Тэгэд Мерседес чичирсэн гараараа гүнгийн гарыг атгаад шатаар өгсөж алга боллоо. Монте-Кристо байшингаас айжуухан гарч онгоцны зогсоолын зүг яв. Мерседес өвгөн данцын өрөөнд зогсон харж байсан боловч түүний хаагуур далд орсныг харсангүй. Авгаа гүүгэн аваад явж байгаа хөлөг онгоцыг харж зогслоо. Харин түүний уруул нь дөнгөж дуулахаар Эдмо хэмээн өөрийн ирэхгүй шивнэж байваа. Өнгөрсөн үе. Гүн зүрхэндээ гунигтайгаар сүүлчийн удаач уулзаж байж магадгүй Мерседесийг орхиж байшингаас гарч явлаа. Бяцхан Эдуардыг үгснээс хойш Монте-Кристо хачин их өөрчлөгдөж. Өшөө хорслоо авах урт удаа морь тахир замаар явж оройд нь гарчхаараа гүнд гинэд эргэлзэх сэтгэл төржээ. Түүнээс гадна Мерседестэй ярьсан яриа түүний бүтээх гэж хүсэм өрөөдөж байсан тэр зүйлүүдийг санагдвал. Монте-Кристо бол удаанаар бодолд автан дүн хийж явдаг хүмүүсийн нэг биш ээ. Энэ нь жирээний хүнд хэрэгтэй байдаг боловч хүнээс онцгой сэтгэлийн төвчээртэй хүнд муу нөлөө үзүүлнэ. Гүн ямар нэгэн юмд эргэлзэхэд хүрвэл тооцоонд нь ямар нэг алдаа байж гэж үздэг хүн юм. Би өнгөрсөн үеийн явдлын тухай буруугаар шүүн бодож байж. Ийм бүдүүлгээр алдахгүй байх ёстой. Би өөртөө учир ухаангүй зориг тавилаа гэж юу? Би бүтэн 10 жил буруу замаар явлаа гэж юу? Уран барилгач хүн өөрийн итгэл найдварыг оруулж бүтээсэн зүйлээ бололцоогүй юм гэдгийг ганцхан цагийн дотор итгэн мэдхэд өөрт нь ямар байх вэ? Би тэгж бодож болохгүй. Ийм бодол намайг солиоруулж байна. Би өнгөрсөн үеэ дэндүү холоос харж байгаа болохоор надад хуурамч өнгөтэй харагдаж байна. Урагшаа явах тусам өнгөрсөн үе байгалийн зураглал шиг хажуугаар өнгөрөн холдож байна. Би зүүдэндээ өөрийгөө шархтуулж, цус гарч, өвдөж байгаа шиг санагдах боловч энэ шархыг яаж олсноо санахгүй байна. Баян чинэлэг бүхнийг харагч бүрэн хүчрэхэг сая хөрөнгөтэй чи агшин зуурын дотор өрөвдмөр өлсгөлэн амьдралд орж хойв заяачин чамайг авааж зогсоосон тэр зам дээрээ гараад үзэлтэй. Монте-Кристо гүн данцыг харж байгаа тэр толинд дэндүү их очир эрдэнэ алт совд гялалцсан гэлтгнаж байна. Энэ очир эрднийг далд хийж алт совдын өнгийг дараад гэрэл гэгээг нарчаад үз. Баян хүн ядуу байснаас эрх чөлөөт хүн хоригдол байснаас дахин босож ирсэн хүн үхтэл байснаас гэж Монте-Кристо өөртөө хэлж байна. Монте-Кристо инхүү бодсоор Кесрийн гудамжаар явлаа. Энэ бол 24 жилийн өмнө түүнийг дуушуугүй цагдаа тууж явсан гудамж билээ. Хөгжил хөдөлгөөнтэй байгаа энэ байшингууд тэр шүн харанхуй чимээ энергүй байж бил. Энэ бол тэрл байшингууд байна. Тэгж шүн байсан. Одоо бол гигэн цагаан өдөр байна. Наран бүхнийг гийгүүлж бүгдийг баярт царайтай болгож байна. Тэр Сен Лорен гудамж уруудаж эргийн дагуу явсаар усан онгоцны буудлын захиргааны дэргэд очлоо. Тэгэхэд түүнээс эндээс завин суулгаж байсан билээ. Хажуугаар нь зотон сүйдрвч бүхий завь хөвөн явхад Монте-Кристо завчныг дуудлаа. Цаатах нь муугүй гар цайлгах хүн таарсныг тааварлан дорхноо ирлээ. Тэнгэр сайхан зугаалахад тааламжтай байв. Шэнгэж байгаа наран тэнгэрийн хаяа руу бууж тэнгисийн давлгааг улаан дүлмэт болгоно. Тол шиг төвшин тэнгисийн мандал жирэлцэн толиглох бөгөөд энэ нь бяцхан загас ямар нэг үл үзэгдэх дайснаас цугтан ам хорогдох газраа эрен давхиж яваана чи. Мартиг орохоор явж байгаа цахлаа шувуу шиг загасчны цагаан завнууд Корспа, Испани орох ачаарчсан хөлөг онгоцнууд алсад хөвөн яваа харагдана. Гэвчгүн үүлгүй тэнгэр усан дээгүр хөвөн яваа завнууд бүхнийг гийгүүлж байгаа алтан өнгөл гэрлийг үл анхаарна. Харин цуваараа ороож аваад өнгөрүүлсэн амьдралаа бодон явна. Каталанд гэрэлтэй байсан ганц гэрэл. Түүнийг хааш навч яваач хийг заагч Ив цайзын аимшигт дүр тэнгис рүү үсрэн орох гэд цагдаа нартай тулалдсан. Тэгэд дийлцнээ мэдэрсэн чамар хайдан бууны хүйтэн ам тулгсан зэрэг санагдана. Зуны халуунд хадаж чирэгсэн горих намрын хур бороо ойртон эрхийн зэрэгцээгээр чийг усан тусал туслаар нэмэгддгийн адил
Тэр нэгэн цагт Эдмон Данцын зүрхийг дүүргэж байсан хор шар айжмаар түүний цээжинд шүүрэн орж ирэхийг Монте-Кристо гүн мэдэрч байваа. Тэр хормоос хойш түүнд тунгалах тэнгэр хөнгөн зав алтны туяа алга болон замхарчи. Тэнгэр гаш шуудлын үүлээр бүрхэж ив цайз хэмээх авраг нүдний өмнө босож ирэхэд тэр үхлийн дайсныхаа хийдвэрсийг харсан мэт цочин татвасгив. Тэд зорьсон газартаа хүрэл. Сэлүүрчин хамгийн илдэг санхан дуугаар бед хурч ирлээ гэж хэлсэн боловч гүн өөрийн ирэхгүй ухарч завны болонд очил. Яг энэ хатархаг зөргөөр түүний хурц жадны үзүүрээр хадагчин явсныг Монте-Кристо санав. Тэр нэгэн цагт энэ зам Дантест зах хязгааргүй мэт санагдчихэ. Гэтэл Монте-Кристод энэ зам маш богинохон санагдана. Сэлүүрчин сэлүүрдэж ус үсрэх бүрт сая санаа бодол дуртгал төрнө. 7 дугаар сарын хувьсгалын үеэс хойш ив цайз гяндан байхаа болж контрабандчид хэмээх хэл зөрчин худалдаалагчдаас гийлэн хянах харуулын газар болжээ. Одоо үзмрийн газар болж хувирсан энэ аюултай орны дурсгалыг үзгээр эрх хүмүүсийг хүлээж хаалгаж харуултан зогсноо. Монте-Кристо энэ бүхнийг мэдж байсан боловч ийш орж харанхуй шатаар уруудан газар доор оруулахад нөөрн зэвхий цайж зүрхэнд нь хүйд оргих шиг боллоо. Дахин сэргэлтийн үеийн хойгуудаас үлдсэн хүн би юу гэж хүн асуулаа. Гэвч цөм тэтгэврт гарсан буюу өөр ажил хийж байгаа чи. Түүнийг дагуулж орсон хаалгач зөвхөн 1830 оноос эхлэн энд ажиллаж байгаа гин. Түүнийг өөрийнх нь байсан өрөөнд дагуулж орлоо. Тэр салхивчны нүхээр орж ирж байгаа бүдэг гэрэл ор байсан газар мөн ширээд лам Фариагийн ухаж гаргасан нүхийг бөглөж хийсэн чулууг тоотхон харагдаж байв. Монте-Кристогийн хөлн нугарах шиг боллоо. Тэгэд модон сандал автсуулаа. Хэрв Мирабог тооцохгүй бол энэ цайзад хоригдож байсан хоригдлуудын тухай юу гэж ярилцдаг вэ? Хүн хүнийгээ энд түгжин мартаж болно гэж бодохын аргагүй энэ харанхуй гяндангийн тухай ямар нэгэн домог яриа байдгүй гэж гүн асуухад. Би яг нөрөөний тухай шоронгийн хуйг байсан Антуан надад нэг зүйл ярьж өгсөн юм гэж хаалгач хэлв. Тэгэхэд Монте-Кристо гүн цочих шиг болжээ. Энэ Антуан гэдэг нь түүний хуйг байсан гэж. Гүн түүний царай зүс ба нэрийг бараг мартжээ. Гэвч нэрийг нь хэлэнгүүд түүнийг амьдараа байгаа юм шиг санав. Сахалтай нүр, бар анцамц, хэлхээтэй түлхүүрээ дуугарган алхаж явах нь түүнд харагдах шиг болов. Хаалгачийн барьж байгаа бамбарын гэрэлд уламж баргаар болон харагдаж байгаа гудмын гүн дотор Антуан зогсож байх шиг санагдаад гүн эргэж харав. Хэрв таныг хүсвэл би ярьж өгөх үү гэж хаалгач хэлэхэд тэг ярьж л гэж Монте-Кристо хариу өгүүлв. Тэгээд өөрийнхөө тухай туужийг сонсохоор айн бэлтгэж зүрхнийхээ цогцолтыг дарж намтгахаар цээжиндээ гараа зөрүүлэн зогсоод яр гэж давтан хэлв. Олон жилийн өмнө байхаа. Яг энэ өрөөнд маш аюултай. Хамгийн гол нь ширүүн догшин хэрэгтэн хоригдож байж. Мөн тэр жилүүдэд энд бас өөр нэг лам хоригдож байж. Харин тэр нь номхон дөлгөн хүн байж гэн. Тэгээд тэр хөөрхийн амтан соль орчээ. Соль орсон гинэ. Юу гэдэг байсан юм? Тэр суллан гаргасан хүнд сая хөрөнгө өгнө гэдэг байж. Монте-Кристо тэнгэрүүд харсан боловч тэр нь харагдсангүй. Тэнгэр тэр хоёрын хооронд чулуун хан байл. Ширээд ламын олон саяыг өгөх гэж хэлж байсан хүмүүсийн нүд ба Эрдэнсийн сангийн хооронд баггүй халхавч саад байсныг бодов. Хоригдлууд хоорондоо уулзаж болдог байсан юм уу? Гэж Монте-Кристо асуув. Үгүй эрхэм минь. Үүнийг хатуу хориглосон байсан юм. Гэвч тэр хоёр хориглолтоос гадуур тасалгааныхаа хоорондох ханыг цөм цохиж нүх гаргажээ. Тэднийх нь нүх гаргасан юм бол мэдээж ин хэрэг залуу байхгүй яах вэ? Тэр залуу хүч чадалтай хүү байсан. Харин хөөрхий ширээт лам бол өвгөрч хөгшөрсөн. Тэгээд ухаан нь бодолчихсон хүн байжээ. Сохор амтд гэж Монте-Кристо шивнэв. Залуу нүх гаргасан гэж ярилцдаг юм. Юугаар гаргасныг нь бүү мэдээ. Ямар ч л гэсэн нүх гаргасан байсан юм. Тэр хараач одоо ч гэсэн мөрн харагдаж байна гэж хаалгач өргөлж дүүлэн ирэв. Тэгээд бамбра хананд ойртуулв. Тийм байна, харж байна гэж гүн сэтгэл нь хөдөлсөн бүдэг дуугаар хэллээ. Дараа нь тэр хоёр бие биедээ орж гарах болж юм. Энэ явдал хичнээн хугацаагаар үргэлжилснийг хэн ч мэдээгүй.
Дараа нь өвгөн өвдөж өгчээ. Залуу нь яасан байх гэж та бодож байна? Яр. Залуу өвгний хүүрийг өрөөнд оруулж, орон дээрээ хан руу харуулan хэвтүүлээд, өөрөө хоосон өрөөнд орж ханаа бөглчгөөд хүүрийн шуудаад орчихжээ. Та үнийг юу гэж хэлэх вэ? Монт Кристо нүдэнэ ширүүн хүйтэн таар нүүрэн дээр нь дахин хүрэх шиг санагдал. Залуу ивд цайзад өгсөн хүмүүсийг оршуулдаг. Тэгэхдээ авсанд хийж илүү зардал гаргадаггүй гэж санджээ. Тэгэхэр газар доороос гараад ирчихнэ гэж бодож. Гэтэл түүний гай болоход ивд цайзад өөр заншилтай байж өгсөн хүнийг оршуулдаггүй. Зүгээр л хөлдөн ширэм зүгээд тэнгист хайчихдаг юмсан ч. Мань залуу өгчтэй гэсэн байна. Маргааш нь орон дотроос жинхэнэ өгсөн хүнийг олж бүхэл зүйл илэрчээ. Түүнийг усанд хайсан манаач нар урд хилээгүй байсан юм а хэлж шуудаа доошоо нисэж одоход аимшигтай хашгирах дуу гарч тэр дороо усанд замхран алга болсон гэж хаалгач ярив. Гүн хүн дээр амьсгалж зүрхэн зовиртой базал. Үгүй. Би мартаж ихэлсэн учраас эргэлзчихээ. Энд миний зүрхний шарх ангааж би дахин өшөө авах хүслээр дүрлзэж байна гэж тэр шивнэлээ. Тэр хоригдлын тухай өөр юу ч мэдээгүй юу гэж хүн асуув. Юу ч мэдэгдээгүй. Тэр 50 футын өндрөөс унсан болохоор бяц үсэрсэн байлгүй. Төвний хөлдөө ширэм зүүж хайсан гэж та ярих шив. Тэгэхээр тэр зогсоогоороо унсан байх ёстой. Босоогоороо унсан ч зүүсэн ширэм түүнийг тэнгисийн ёроол татан оруулж хөөрхийн амтан тэнтэй хоцорсон байж таарна. Та түүнийг өрөвдөж гин үү? Тэнгист гэртээ байгаа юм шиг байлаач гэсэн үнэндээ өрөвдөх юм. Яагаад тэрв? Бонапартийн талын хүн гэж хэрэгт шийтгэгдэн шоронд хоригдсан залуу урд нь далаачин байсан юм гэдэг. Үнэ. Тэнгэрийн санаа зоригоор чи гал усан дээгүр хөвж яваа юм. Хөөрхий далаачны дурсгал амьд хэвэр түүний гашуун хувь заяаны тухай агаар зүсэн тэнгисийн хүнд живэн орсон тухай ярихад сонссон хүмбэр цочин дагжин гэж хүн шивнэв. Та түүний нэрийг мэдэх үү гэж хүн чанга дугаар асуухад манаач хаанаас мэдэх вэ? Тэр зүгээр л 34 гэсэн дугаартай байсан юм. Вэлфор. Миний сүнс чамайг нойргүй хонуулж байхад чи ийм л юм батлан бодод суучдээ. Та цааш нь өөр юм үзэх үү гэж хаалгаж асуухад Монт Кристо солиорсон ширээт ламынхаа өрөөг үзүүлээч гэв. 27-гоо. Тийм ээ 27 гэж Монт Кристо давтан хэлв. Тэгээд нэрээ хэлхийг хүсэхэд нь ханын цаанаас энэ дугаарыг хэлж чанга хашгирч байсан ширээт ламын дуу чихэнд нь сонсогдох шиг болжээ. За явъя. Байснараа би нүрэг сайн харъя гэж бодож чинь хэмээн Монт Кристо хэлэхэд хаалгач. Энд ч их завшаан боллоо. Би тэр өрөөний түлхүүрийг авахаа мартчихж гэв. Очоод аваад ирэлтэй. Би танд бамбраа орхий. Хэрэггүй, өөрөө аваад яв. Та харанхуйд хоцрох болно шүү дээ. Би харанхуйд сайн хардаг юм. Үгүй ёроо. Яг тэр үе шиг юм а. Хэн шиг гэж. 34 шиг. Тэр өрөөнийхөө хамгийн харанхуй болонд байгаа зүг олж хардаг болж дарссан юм гэж ярьцгаадаг юм. Ийм болоход түүнд 10 жил хэрэглэгдсэн юм да гэж хүн шивнэл. Хаалгаж бамбраа аваад гарч явлаа. Гүн үнэн хэлжээ. Хэдхэн хором өнгөрмөгц тасалгаан дотор байгаа юмыг өдрийн гэрэлд харж байгаа юм шиг таних боллоо. Тэгээд эргэн тойрноо харж харанхуй гянданга ёсоор нь үзэж таньжээ. Тийм ээ. Миний сууж байсан чулуу энэ байна. Ханан дээр гарсан миний мөрний хэв энэ байна. Толгойгоор хан мөргөж өгөхээр завдан гоож усан цусны мөр одоо энд байна. Би аавыгаа амьд байх нь үгүй юу? Мерседес сул чөлөөтэй байх нь үгүй юу гэдгийг тааварлан мэдэх гэж харан дээр зурж байсан тоонууд байна. Энэ тооцоог бодож гаргасны дараа надад горилго төрсөн юм. Би үлсэж өгснийх нь урвж явсныг нь ч мэдээгүй байсан юм. Тэгээд гашуунаар нэмцэглэхэд дуу цээжнээс нь гарч зүүдлэж байгаа юм шиг эцгийг нь оршуулж Мерседес шүтээний өмнө зогсож байгаа нүдэнд нь харагдах шиг болов. Нөгөө талын ханан дээрх бичиг нүдэнд нь тусав. Бичиг ногоо автар ханан дээр тод харагдана. Тэнгэр минь намайг бүл мартамхай болгож үзээрэй гэж бичсэн байхыг Монт Кристо уншив. Тийм ээ. Сүүлийн хэдэн жилд би ганцхан үүнийг л хүсэж залбирч байсан юм. Би эрх чөлөөний тухай мөргөж залбирхаа болоод гагцхүү солиорхоос л айж мартамхай бүү болгоорой гэж мөргөж байсан юм. Тэнгэрийн ачаар юу ч мартсангүй.
Баярлалаа Тэнгэр чамд гэж туалтал. Энэ үеэр ханан дээр бамрын гэрэл туслаа. Энэ бол хаалгаж бууж ирсэн ажээ. Монте Кристо түүний өдөөс очлоо. За, намайг дагаад яваарай гэж цаатах нь хэлв. Тэр хоёр газар доор хонглоор явж нөгөө хаалганд очив. Ширээд ламын өрөөнд Монте Кристо гүнд олон зүйл дахин санагдал. Юуны өмнө ханан дээр зурж түүнийхээ тусламжтайгаар Фария он тооллыг мэдж байсан өргөрөг уртраг харагдана. Заалгүй хоригдлын амьс гаахураасан ор байхыг ажиглав. Өөрийнхөө өрөөнд ороход аимшигтай байсан бол харин энд ороход гүнд хачин талархан баярлах сэтгэл төрж нүднээс нь нулимс гарлаа. Энд өнөө солиотой лам сууж байсан юм. Тэр үгээр нөгөө өрөөнийх нь хүн орж ирдэг байжээ. Гэд энэ талаас нь бөглөөгүй нүхрүү зав. Чолооных нь өнгөөр нэг эрдэмтэн тэр хоёрыг 10 жил бэбидээ орж гарч байсан байна гэж шинжилсэн юм. Хөөхий тэр хоёр 10 жилийг тийм чих хөгжилтөй өнгөрөөгөөгүй байхаа гэж хаалгаж тайлбарлан ярив. Даантас халааснасаа хэдэн алтан зоос гаргаж өөрийг нь огт танихгүй байж 2 удаа өрөвдсөн тэр хүнд өгөв. Хаалгач мөнгийг авч бамбарныхаа гэрэлд хараад хэдэн задгаа мөнгө өгчлөө хэмээн андуурч өчнөө төчнөө мөнгө өгчлөө гэж бодоод эрхэм та андуурсан байна гэж хэлв. Юу тэрв? Та надад алтан зоос өгсөн байна шүү дээ. Тийм ээ, мэдэж байна. Мэдэж байна гинэ. Тийм ээ. Та надад энэ алтан зооснуудыг өгч байгаа юм уу? Тийм ээ. Би үнийг үнэн сэтгэлээсээ өөртөө үлдээж болох юм уу гэж Манаачиг хэлэхэд гүн Гамлетийн хэлдэг шиг нэр төртэйгээр үлдээж болно гэж хэлв. Хаалгач түнгөөд гайхан харав. Тэгэд өөрийн аз зав шаанд итгэхээс айсан мэт. Эрхэм минь, би ийм их мөнгө авах ямар юм хийчихэ гэл. Найз минь гайх юмгүй. Би өөрөө далаачин байсан болохоор таны яриа надад их сонин санагдлаа гэж хүн хэлв. Та ийм өгөөмөр хүн болохоор би танд оронд нь нэг юм өгөхийг зөвшөөрнө үү гэж хаалгач асуув. Та надад юу өгөх вэ? Сүлжмэл сакс, таман хясаа өгөх гэж үү? Үгүй дээ, хэрэггүй, баярлалаа. Үгүй эрхэм. Энэ бол миний ярьсанд холбогдолтой юм. Тийм гэж юу? Тэгээд тэр чинь юу юм бэ? Гэж хүн сонирхон асуув. Би 15 жил хүн суусан өрөөнөөс ямар нэг юм олдно гэж бодоод хан тоншиж ирж эхэлсэн юм гэж хаалгач ярив. Тэгэхэд Монте Кристо Ширээд ламын яма нуудаг газрыг санаж тийм шүү гэв. Удаан ирсний эцэст орных нь толгойн тэнд хан хөндөй дуугарч байхыг сонсов. За гэж Монте Кристо дуугарав. Би чулууг нь суглан авч ийм юм болсон. Олсон шата багаж хэрэглэлөө гэж хүн дуалтахад хаалгаж гайхан. Та хаанаас мэдэв гэж асуув. Би мэдээгүй л зүгээр тааж байна. Ёрон шоронгийн сууцуудад тийм л юм байдаг л да гэж хүн хэлв. Тийм ээ. Олсон шат багаж хэрэгсэл олсон. Тэр чин танд би юу? Байхгүй. Цүмийг нь үзгээр ирсэн хүмүүс зарчихсан. Харин нэг юм нь үлдсэн. Юу тэрв? Гэж хүн яран асуув. Хавтгай даавн дээр бичсэн нэг юм. Яалаа гинэ. Тэр ном чин чамд би юу? Гэж хүн асуув. Тэр ном биш ч байж мэдэх юм. Юу ч л гэсэн надад би гэж хаалгач хэлэхэд Монте Кристо. Найз минь, гүйж очоод аваад хэрэв миний бодож байгаа тэр зүйл мөн бол чи харамсахгүй болно гэв. Гүүгээд аваад ирээ, эрхэм минь гэж хэлээд хаалгач гарч одлоо. Тэгэхэд Монте Кристо өвгнийг үхснээс хойш шүдээн болж хувирсан орны өмнө сөхрөн сууж эрхчлөө. Эрх мэдлэг, баялаг хөрөнгөнийхөө төлөө ачийг ч хариулах 2 дугаар эцэг минь. Чи бол ажлал хорлолын нууцыг эзэмшсэн дээд тэнгэрийн хүү юм. Газар дэлхий дээр амьдрагчийн дуу хоолойд хариу цуурайтах ямар нэгэн биднээс булшны гүнд үлддэг юм бол бидний бие биеийг хайрлан хүндэж байсан, өөрөөр хэлбэл ихэд дарчлан зовж байсан тэр газраар мах бод ховрон өөрчлөгдсөний дараа ямар нэг амьд юм үлддэгсэн бол сайн сайхан зүрх сэтгэл өндөр оюун ухаан бүхнийг мэдгч эцэг минь намайг хайрлаж байсан эцэг ёсны хайраа санаж ганц үг өчүүхэн төдий дохиогоор миний эргэлзлийг хийсгэн арилгаж өгөхийг чамаасаа хүсье. Хэрв энэ зүйл итгэл найдвараар солигдохгүй бол би гэмшгэд хүрхэн гэв. Гүн толгой бүх хийлгэн залбирваа. Эрхэм минь энэ байна. Гэхдээ ард нь гарав. Хаалгач түүнд Ширээд лам Фариагийн бүхэл эрдэм мэдлэгийнхээ арвин сангийн ох
манлайг бичсэн даавун хуудснуудыг өгвөө. Энэ бол Италийн засгийн эрхийн тухай бичсэн нөр их хөдөлмөрийнх нь үр гар бичмэл байв. Гүн түүнийг шүүрэн автал хамгийн дөрөнд нь бичсэн. Чи хангартын шүдийг сугалж арслан барыг гიშгчин хайна гэж Тэнгэр хэлсэн юм гэж иш татсан зүйл нүдэнд нь тусав. Хариулт нь энэ байна. Баярлаа чамд. Баярлаа эцэг минь гэж гүн дуалтал. Тэгээд дотор нь нэг бүрэн 10,000 франкийн 10 дэвсгэрт байгаа төрөвчөө гаргаж "Маа үүнийг ав" гэж хэлв. "Үүнийг надад өгч байгаа юм уу?" "Тийм ээ. Харин тэгэхдээ намайг явахаас өмнө онгойлгож болохгүй шүү." Тэгээд энэ ертөнц дээрх ямар ч эрднээс илүү үнэтэй дэвтрээ цээжиндээ тэрч газар доорх байшингаас гүйн гарч завиндаа үсрэн суугаад "Марселууд" гэж хэлв. Завь хөдлөн явхад Монт Кристо гонигт цайзууд ширтэн харлаа. "Намайг харанхуй гянданд хийс. Энд хийгээд мартчихсан хүмүүст хараал хүрг" гэж гүн хэл. Каталаны хажуугаар өнгөрөн гарахтаа гүн буруу харж цуваараа нүрээ таглаад нэгэн эмэгтэй хүний нэр хэллээ. Дүүрэн ялалт болж гүнгийн 2 дахь эргэлзээ арилжээ. Бараг хайрын сэтгэлээр илдэг зөөлнөр хэлсэн нэр бол Гайдагийн нэр байв. Монт Кристо эрэг дээр гараад Морл хүлээж байсан ор шуулгын газрууд яв. Гүн бас л 10 жилийн өмнө энэ ор шуулгын газар нэг булш ирсэн боловч Хэдими ирээд ололгүй өнгөрчээ. Тэр Францад саяын хөрөнгөтэй бууцаж ирээд өлсөж үгсэн эзэг хийхэ булшийг олоогүй юм. Овгон Морл булшин дээрээ хэрээс тавихыг захиж хийлгсэн боловч тэр нь очиж унсан түүнийг нь ор шуулгын газрын манаж аваач явтуулчихсан ажээ. Ер нь нурж очиж илүү новширсан зүйлүүдийг тэгж цэвэрлдэг юм. Буянта хөлгийн эзэн илүү аз жаргалтай байв. Тэр хөөхтүүдийнхээ гар дээр байж байгаад үгсэн бөгөөд түүнийг 2 жилийн өмнө мөнх нойрсон эхнэр ийхэн дэргэд оршуулжээ. Тэр хоёрын нэрийг сэлсэн 2 хавтгай гантиг чулуу төмөр хайстай 4 аварга майлсны сүүдэрт зэрэгцсэн байв. Максимилиан модналж булшны зүг бүл дийснүүдээр харж зогсно. Уйдгар өнөг тавтагдан ухаангүй болсон мэт байв. Максимилиан "Ийшээ харахгүй тийшээ харах хэрэгтэй" гэж гүн хэлээд тэнгэр удцав. "Та намайг Парисаас дагуулж гарахдаа үхэгсэд хаанч гэсэн бидэнтэй хамт гэж хэлсэн шүү дээ" гэж Морл хэлв. Максимилиан "Та Парисаас гарахдаа Марсельд хэд хонох юмсан гэж байсан. Одоо ч тэр хүсэл чинь өөрчлөгдөөгүй биз дээ" гэж гүн хэлв. "Гүмэн одоо надад ямар ч хүсэл алгаа. Өөр газар хүлээснээс энд хүлээвэл надад дээр санагдчихэв. Тэгвэл бүрдсэн. Яагаад гэвэл би таны тангаргалж хэлсэн үгийг аваад явах учраас энэ нь илүү сайн, тийм биз?" "Гүмэн би тэр хэлсэн үгээ мартчихж болох юм шүү дээ" гэж Морл хэлв. "Үгүй ээ Морл. Та юуны өмнө нэр төртэй хүн учраас мартах ёсгүй. Та амлаж тангаралсан. Тэгээд дахин ам гарсан учраас мартаж болохгүй." "Гүмэн та намайг өрөвдөж би тэртээ тэргүй зовсон хүн." "Морл танаас илүү их зовж зүдэрсэн хүн би үдсэн юм шүү." "Тийм юм байх ёсгүй. Энэ бол өөрийгөө л гэж боддог хүний өчүүхэн зан. Хөмбөр өөртөөгөө зэрэгцэн уйлж байгаа хүнийг өөрөөсөө баг зовлон зүд үүртэй гэж үздэг юм. Дурлаж хайрлаж хүсэж мөрөөдөж байсан ганц юмнасаа салж хагтсан хүнээс илүү золгүй хүн гэж энэ хорвоод байдаг юм уу?" "Морл та миний ярих зүйлийг анхааран чагнаж бай. Би таны адилаар нэг хүүхэнд дурлаж аз жаргалаа хүссэн мөрөөдөж байсан нэг хүнийг мэднэ. Тэр залуу хүн гайртай эцэгтэй дурлсан болзоод хүүхэнтэй байв. Хөр майж хийх ёстой байжээ. Тэгтэл хувь заяа гинэт өөрчлөгдөж түүний эрх чөлөө дурлсан хүүхэн ирээдүй гэнэ. Тэр золгүй сохор амтан зөвхөн одоо цагаа харж явжээ. Тэднийг нь булаан авч өөрийг нь харанхуй хар гянданд хайжээ. Харанхуй хар гяндангаас 7 хоног сар жилийн дараа гардаг шүү дээ" гэж Морл хэлв. Морл тэр хүн 14 жил гянданд суужээ гэж хэлээд гүн түүний мөрөн дээр гараа тавихад Максимилиан цочлоо. 14 жил гинэ гэж шивнэхэд 14 жил гэж гүн хэлээд энэ хугацаанд түүнд цөхрөнгөө баран бачимдахгүй байжээ. Тэр Морл тань шиг бас л өөрийгөө хамгийн золгүй хүн хэмээн өөртөө гар хүрхээр завдаж байсан юм гэв. "Тэгээд яав вэ?" гэж Морл асуув. Тэгтэл сүүлчийн хоронд Тэнгэр түнд Тэнгэрийн хүн дүрстэй авралыг явуулжээ. Тэр анхандаа Тэнгэрийн хайр инэрлийг мэдэхгүй ойлгодоггүй байв. Бүргсэнүүд дахин хараа ортол цаг хугацаа хэрэгтэй.
Гэвч тэрбээр төвчин хүлээхээр шийдсэн аж. Тэрбээр баян хүчрэхэг бараг хагас тэнгэр болж гарч ирэх өдөр тохиолджээ. Эхлээд эцэг рүүгээ тэмүүлсэн боловч тэр нь үгчгсэн байв. Миний эцэгч бас үгчгсэн шүү дээ. Гэж морл хэллээ. Тийм ээ. Таны эцэг бол та нарын гар дээр та нараар хайрлуулж, хөндлүүлж, баян чинээлэг өндөр нас насалж өгсөн. Гэтэл түүний эцэг бол ядуу зүдүү цөхрөнгөө баран дээд тэнгэр эзэнд эргэлзэн байж өгсөн юм. Түүнийг үхснээс хойш 10 жилийн дараа хүү нэрж булшийг нь ирэхэд олдохгүй болсон бөгөөд чамайг тэгж их хайрлаж байсан зүрх энд тайван нойрсож байгаа гэж хэлэх хүнгүй байжээ. Тэнгэр минь гэж морл хэлв. Тэр хүн морл танаас илүү зовлон үдсэн бөгөөд тэрч байтугай эцгийнхээ булшийг хаана байгааг нь мэдэхгүй байсан юм. Үгүй түүнд дурлаж байсан хүүхэн нь үлдсэн шүү дээ гэж морл хэлэхэд морл та ташаарч байна. Тэр хүүхэн нь гэхэд үхчихээ юу гэж Максимилиан дуалдлаа. Тэр нээсч дор юм болсон. Тэр хүүхэн түүнээс орвсон аж. Болцоод хар хүнээсэн салгасан өштөн улсын нэгэнтэн суулсан юм. Хайр дурлалын хувьд танаас илүү зовсон хүн байдгийг та харж байгаа биз дээ. Тэгээ тэнгэр түнд тайвширлыг явуулаа юу гэж морл асуув. Тэнгэр түнд тайван төвшин амьдралыг илгээжээ. Тэгээд тэр хүн чинь дахин аз жаргалыг үзэж чадах уу? Тэр хүн тэгж найдаж байгаа шүү. Максимилиан морл чимээгүйгээр толгой бүхийлгэн би хэлсэн үгэндээ хүрнэ гэж хэлээд Монт Кристод гараа өгч харин битгий мартаарай гэв. 10 дугаар сарын 5-нд би таныг Монт Кристо арал дээр хүлээж байна. 4-нд таныг Евро гэдэг хөлөг онгоц Бастид хүлээж байх болно. Та Ахмадд нь нэрээ хэлмэгц таныг над дээр хүргэж ирнэ. Максимилиан ингэж тогтох уу? Тогтлоо гүнтэн. Би хэлсэн үгэндээ хүрнэ. Харин 10 дугаар сарын 5-ныг бүү мартаарай. Та хүүхэд болохоор нас би гүйцсэн хүний амлалт гэдэг юу болохыг мэдэхгүй байна. Би тэр өдөр таныг бас л үхнэ гэж хүсээд байвал танд туслана гэж хориод удаа лав хэлсэн байх. За баяртай. Та одоо намайг орхиод явах нь уу? Тийм ээ. Надад Италид хэрэг байна. Би таныг гуниг гашуудалтай чинь хамт тэнгэр сонгож авсан хүмүүсээ хөлийнхөө дор аваачиж тавих хэмээн явуулдаг. Энэ өргөн далавчд бүргэдтэй хамт орхиод явлаа. Ганимедийн явдал бол үлгэр биш шүү, Максимилиан. Та хизээ явах уу? Одоо намайг онгоц хүлээж байгаа. Нэг цагийн дараа их хол явчихсан байна. Та намайг буудал хүртэл гаргаж өгөх үү? Би таны мэдэлд бүрэн байна. Тэгвэл намайг тэрвэрдээ. Морл гүнг буудал хүртэл гаргаж өгөв. Онгоцны хар яндангаас удаа багж тэнгэрт хөөрнө. Уурын хөлөг онгоц хөдлөн явж нэг цагийн дараа Монт Кристогийн хэлснээр харанхуй нөмрөн ирж байгаа дорн зүг рүү утаа цайран сайрсаар алга боллоо. Пепино гүнгийн хөлөг онгоц Моржион хэмээх хошууны цаагуур далд орсон. Яг тэр үед Флоренцаас Ром орох замаар Ява шуудангийн сүйх тэрэг Аква Пенденте хэмээх бяцхан хотыг өнгөрөн гарав. Жуулчны сүйх сэжиг төрүүлэхгүйгээр аль болох хурдан явж байв. Аяны урт хормоотой дээл чухамдаа гэвэл аян замын уртад өнгөрсөн пальтоо өмсөж хүндэт легионы шинхэн тууц түүн дээрээ зүүжээ. Цамцан дааж бас тийм тууц зүүсэн байна. Зөвхөн энэ тэмдгээр нь ч биш хөдөжтэй ярьж байгааг нь харвал Франц хүн байлаа. Хаанч хэрглэж болдог хилтэй оронд төрсний нотлохоо нь Италиар зөвхөн хөгжимд хэргэлдэг, ямар ч үгийг орлуулж болдог ганц хоёр үг мэддэг явдал болно. Аллегро хэмээх өгсөөр газар бүрт хөдөжтэй хэлнэ. Уруу газар буух бүрт модерато гэж хэлнэ. Флоренцаас Ром хүртэл Аква Пендентээр дайрч явхад хэдэн өгсөөр, хэдэн уруу байдгийг тэнгэрл мэдэх байх. Бас тэгээд түүний хэлдэг хоёр үг сонсож байгаа хүнийхээ инээдэг хүргэдгийг дашрамд хэлье. Мөнхийн хот харагдахаар газар буюу Сторта хот хурч ирэхэд сайх жуулчны сэтгэл огтхон ч хөдөлсөнгүй. Ер нь Ром хотод ойртож очиход хамгийн түрүүнд харагдагч алдарт гэгэн Петрийн сүмийн бөмбөр оройг харах гэж суудал дээрээ өндийдэггүй гадаадын хүн жуулчдын дотор байдаггүй ажээ. Харин тэр хүн зөвхөн төрөвчөө гаргаж түүн дотроос дөрөв нугалсан цаас аваад болгоомжтойгоор задлж үзээд буцаан хийснэ. Маш сайн. Энд бай гэж хэлв. Суик тэрэг дээл Попологийн хаалгыг өнгөрч зүүн тийшээ эргээд Лондон хэмээх зочид буудлын үүдэнд очиж загслаа. Бидний хуучин танил эрхэм Пастрини
Жуулчны үүдэн дээр зогсож гартаа бүрх малгайгаа барин угтан авав. Жуулчин сүйх тэрэгнээсээ гарч сайн хоол захиад Томсон ба Френчийн банкны байшин хаан байдгийг асуув. Энэ нь Ромын хамгийн нэртэй банкнуудын нэг учраас хаягийг нь тэр даруй хэлж өгөв. Тэр нь Гигэн Петрийн сүмээс холгүй орших банкны гудамжинд байдаг ажээ. Ромд мөн л бусад газрын адил шуудангийн сүйх тэрэг хурч ирэх нь олонний анхаарлыг татна. Мари болон Крахуудын залуу удам хөл нүцгэн тохой цоорхоо авч нэг гараараа ташаага тулж нөгөө гараа толгойнхоо ард хийж эхэл ганган байдлаар зогсож жуулчин сүйх тэрэг мордыг харна. Эдгээр мөнхийн хотын залуу иргэд дээр гудамжны хийх юмаа олж ядсан. Хэрв устай цагт бол Гигэн Ангелийн гүүр дээрээс Тибер голын усан дээр нулимж тархан алга болохыг нь сонирхон байдаг Гигэн богдын үнэн чиргэд болох тавшахан ажилгүй хүмүүс ирж нэмэгдэв. Парисын гудамжны хүүхдүүдийг бодвол хэл бүхнийг мэддгээр азтай Ромын гудамжны жаалууд, ажилгүйчүүд бүх хэлийг дүүн дотроос Франц хэлийг сайн мэдэх учраас тэрхүү ирсэн жуулчин тасалгаа авч хоол захиад сүүлтэн Томсон ба Френчийн банкны хаягийг асуусныг дуулцгаажээ. Ингээд ирсэн хүнийг байнгын дагуул Чичероны хэмээх хот танилцуулагчтай хамт гарч ирэхэд сонирхсан олны дундаас нэгэн хүн салан зай дуугарч жуулчин түүнийг дагалдагч хоёрын аль нь ч мэдэгдэлгүй дагаж явах нь Парисын мөр хөөгчд шат таарахмаар сэргэлэн аж. Ирсэн хүн Томсон Френчийн банкнд очих гэж яарсан учраас морь сольж хөдлөхийг хүлээлгүй алхажээ. Сүйх тэрэг хойноос нь гүйцэж очих эс чадвал банкны үүдэн дээр хүлээх ёстой болов. Сүйх тэрэг түүнийг замд нь гүйцсэнгүй. Франц хүн банкнд орлоо. Дагаж ирсэн хүн нь үүдний өрөөнд үлдэж Ром хотод элбэг байдаг тодорхой ажилгүй. Өөрөөр хэлбэл аль тохио олцноо хийж банк, сум, балгас музей, театрын дэргэд зогсож байдаг хэсэг хүмүүстэй ярилцсан байна. Сонирхсан олны дундаас тасран явсан нөгөө хүн Франц хүнтэй зэрэгцэн банкнд орлоо. Франц хүн конторын үүдэнд очиж хонх дуугаргаад эхний нэгэн таслаханд орлоо. Түүний араас сүүдэрэн дагаж орлоо. Би Томсон Френч нартай уулзаж болгосон болов уу гэж ирсэн хүн асуув. Нэгдүгээр таслаханд байсан түшмөлийн дохиогоор үйлчлэгч хурч ирж "Хэнгэж айлтгах вэ?" хэмээн харь орны хүнд зам зааж өгөхөөр асуухад "Түшээ гүн данглар" гэж жуулчин хариулв. Морилон орогтон. Үүд нэгдэж үйлчлэгч түшээ гүнтэй хамт орлоо. Дангларын хойноос орж ирсэн хүн хүлээг сандал дээрсэн. Нөгөө албаны түшмэл 5% хэртэй юм бичсээр байв. Энэ хугацаанд сандал дээр сууж байгаа хүн огт чимээ нэргүй хөдлөгч үгүй суулаа. Тэгээд албаны хүн үзгээ чахруулан юм бичгээ болж толгойгоо өргөн харж хоёулахна байгааг мэдээд түүнд Пепино чи ирсэн юм уу гэхэд цаатхан товчхоноор "Тийм ээ" гэж хариулв. Энэ бүдүүн үнэт хүрэх хүн гэдгийг үнэрлэлчих үү? Энэ удаа бидний гавья байхгүй. Бидэнд өрчлөн мэдэгдсэн юм. Тэгхэр чи яах гэж ирснийг мэдэж байгаа юм уу? Мэдхэр барах уу? Харин хэдий ч инээ юм авахыг мэдэх үлдээд байна. Найз минь одоохон мэдэх болно. Маш сайн. Харин эртээдийнх шиг бидхий худлаа хэлчихээрэй. Чи хэнийхэн тухай ярьж чинь? Саяхан 3,000 скуда авсан англи хүнийг хэлж гин үү? Үгүй. Тэрүүнд үнэхээр 3,000 скуда байсныг бид олсон. Би нөгөө Орос ноёны тухай ярьж чинь. Тэгэд яачхав? Яачхав гин шүү. 30,000 гэж чи хэлсэн. Бид зөвхөн 22,000-ыг л олсон. Моол нэгжсэн байж таарлаа. Лучи Вампа өөрөө нэгжсэн. Тэгвэл өөр төлсөн юм байлгүй. Орос уу? Эсвэл мөнгө өрчгсөн байх. Магадгүй. Магадгүй биш. Яавч тэгсэн болж таарна. За би ажиглах газар дуугаач. Тэгэхгүй бол Франц хүн ажиллаад дуусаад би яг хэмжээг нь мэдэж чадахгүй болчихно. Пепино толгойд өгөхөд халааснасаа ирэх гаргаж залбирал уншиж эхлэв. Харин албаны түшмэл үйлчлэгч түшээгүн хоёрын орсон хаалгад орлоо. Тэгээд 10% өнгөрөөгөө байтал мэшилцэн буцаж ирэв. За яав гэж Пепино асуухад анхааралтай. Ёстой л мөнгө байна да гэж хариулв. 5-6 сая байна уу? Тийм байна. Чи мэдж байсан юм. Гигэнтэн гүн Монт-Кристогийн гарын үсгээр өгч байгаа мó. Чи гүнг танд юм уу? Ром Венд зээллэгтэй байгаа биз? Тийм ээ. Үнэн. Харин чи энэ бүгдийг хаанаас мэдв? Бидэнд өрчлөн мэдэгдсэн гэж чамд хэлсэн шүү дээ. Тэгээд чи яах гэж асуусан юм? Тэр хүн мөн бишийг нь мэдэх гэсэн юм. Тэр мөө 5 сая гэдэг чинь муугүй шүү. Тийм ээ Пепино. Тийм ээ.
Чи бид хоёрт хизээч ийм их мөнгө бий болохгүй тийм. Тэгсэн тэгээгүй бидэнд бас хувь ногдоод л байдаг шүү дээ. Гэж Пепино хэлв. Чэш, ирж явна. Албаны түшмэл үзгээ авч Пепино уншлагаа уншиж, үүд нэгтгэд нэг нь бичиж нөгөөх нь майн уншиж байв. Гялалцсан сайхан царайтай Данглер банкны эзэн хоёр гарч ирээд үүд хүртэл гаргаж өгөв. Данглерийн хойноос Пепино бас шатаар буулаа. Тохиролцсон ёсоор Томсон Френчийн банкны үүдэнд суих тэрэг хүлээж байв. Тайлбарлагч үлэмж сан баатаа үйлчилдэгэ үзүүлж суихны хаалга онгойлгож өглөө. Данглер 20 настай залуу шиг суих тэрэгэнд үсрэн орж суул. Тайлбарлагч хаалгыг нь хаагаад хөтөчтэй хамт сув. Пепино ард талд нь очиж суув. Та харин Петрийн сүмийг үзгсэн болов уу? Гэж тайлбарлагч асуухад. Яах юм бэ? Гэж түшээгүн өөдөөс нь асуув. Зүгээр үзэхгүй юу? Би Ромд юм үзэх гэж ирээгүй гэж Данглер хэлснэ. Өөр зураа. Би мөнгө авах гэж ирсэн юм гэж очтойгоор хэлв. Тэгээд мөнгөө хийсэн төрүүлчээ дарж үзлээ. Тэгэхээр та тийшээ явах уу? Зочид буудлын руу явнаа. Пастрины буудалд очно гэж тайлбарлагч хөтчөд хэллээ. Хөлсний суих тэрэг хувийн суих тэрэг шиг хурдан давхин одноо. 10% дараа Данглер өрөөнд ирж Пепино өнөө бидний дээр өгүүлсэн Мариба Граг хуудын удмын нэг жаалын чихэнд юм шивнэж орхиод зочид буудлын үүдний сандал дээр сув. Нөгөө жаал Капитолын замаар гүйж одвоо. Данглер ядарсан учраас төрүүлжтэй мөнгөө тэр доогуура хийчихэд унтахаар хэвдэв. Пепинод яарах ямар ч хэрэг байсангүй. Тэр бэр ачаа зөөгчөдтэй тоглож 3 скутаалтаа тайвширхын тулд шилдаар савч уучи. Маргааш өглөө нь Данглер хэдий эрт хэвдсэн боловч орой басла. Тэр бэр 6 шөнийн турш хэрв унтсан байдаг байлаа гэхэд даан ч юм уу унтжээ. Өглөөнийхөө хоолыг цадлаа идээд мөнхийн хотын гоо сайхныг өөрийн хэлсэнчлэн огтхонч гайхсангүй. Үд дунд шуудангийн суих тэрэг өгөхийг шаардав. Гэвч Данглер сагдаа нарын яршигтаг өртөөний бошхын залхууг харгалзан үзээгүй байж. Мордыг дөнгөж 2 цагт өгсөн бөгөөд нөгөө чичээр Роно хэмээх тайлбарлагч хэл нэвтрэх тамга дарсан үнэмлэхийг нь 3 цагт авчирч өгчээ. Энэ бэлтгэл нь эрхэм Бастринийн үүдэнд овоолон үгэнд дуртай хүнийг цуглуулчихлаа. Бас Мэри ба Грах хуудын удамч дутсангүй. Түшээгүн цайны мөнгө гордож өөрийг нь гигэн эзэн гэж хүндэтгэн өргөмжилж байгаа олны дундуур эхэмсэг байдлаар өнгөрөн гарав. Данглер үлэмж ардчилсан үзэлтэй хүн учир одоо хүртэл түшээгүн цолдоо сэтгэл уяг явсан бөгөөд хэзээж гигэнтэн гэж нэрлэж байхыг дуулаагүй учир маш их хөөрч мөнгө өгвөл дээд эзэн хэмээн дахин дуудахад ч бэлхэн байгаа. Эдгээр эвэр хураавар хүмүүст арваад мөнгөн зоос тарааж өглөө. Бид ямар замаар явах вэ? Гэж хөтөж Итали хэлээр асуухад Анконоор явнаа гэж түшээгүн хариулв. Пастрини асуулт хариултыг орчуулж өгөхөд морд давхилдан одов. Данглер Венец орж мөнгөнийхөө хагасыг авч дараа Венецээс Вен орж үлдсэн мөнгө авна гэж бодож байжээ. Тэгээд хөвжил цэнгэлийн орон гэж өөрт нь бахархан магтаж ярьж байсан энэ хотод суух санаатай байв. Төөнийг Ромын талаар 3 бээрч газар явж амжаагүй байтал бүрэнхий болж эхлэв. Данглер ийм орой болсон хойно гарч гэж мэдээгүй бөгөөд хэр мэдсэн бол тэндээ үлдэх байсан гэж. Хамгийн наад захын хот хүртэл хэр зэрэг зайтайг асуув. Ойлгохгүй байна гэж хөтөж Италиар хариулв. Данглер маш сайн гисний тэмдэг болгож толгойд эхлэв. Суик тэрэг цаашлан давхина. Хамгийн түрүүнд дайралтсан өртөөн дээр бууна гэж тэр бодож явлаа. Данглерийн өчигдрийн сайхан зан хിവэр байсан бөгөөд нойр нь ханаж амарсан байв. Англи хийцийн 2 нумтай суик тэрэгний зөөлөн суудал дээр алх хайлсан. Тэргэнд нь 2 саймар хөллөжээ. Хамгийн ойрхны өртөө хүртэл 7 бэр гэдгийг тэр мэдэж байж. Тун саяхан үлэмж аюултай дампуурсан банкны эзний санаа бодлыг юу эзлэх ёстой? Данглер 10% хиратай Парист хоцорсон их нарийнхээ тухай бас 10% хиратай мадмуазель Армилтай хэрэн тэнүүжилж яваа охиныхоо тухай бодов. Дараа нь өөрийнхөө мөнгийг хэрхэн яаж ашиглаж зарцуулах тухай 10% бодов. Сүүлд нь өөр ямар нэг юм бодох юмгүй болохоор нүдэн нь зүрмгэлнэ. Данглер заримдаа ширүүн донцоход сэрнэ. Сэрэх бүрдээ Ромын тэгш тал газраар өнөөл хурдлан давхсаар хിവэр явж байх шиг санагдана. Энэ шүн бороотой хүйтэн байсан учраас зөвхөн
Ойлгохгүй байна гэж хариулахаас өөр юу ч мэдэхгүй хөтчөөс удахгүй хүр хүүгэж асуух гэж цонхоор толгоогоо цохиулгасанд орхно. Суих тэрэгний болонд тухтайхан үүргэлж суувал хавьгүй дээр байгаа. Тэгээд англир шуудангийн өртөө хүрэхээр сэрж амжих юм хойно яах вэ гэж бодоод дахин унтлаа. Суих тэрэг зогсоход англир хүссэн газраа хурч ирлээ гэж боджээ. Тэгээд нүдээ нээж ямар нэг хот үгүй ядахта тосгонд ирсэн байх гэж цонхоор харлаа. Гэтэл түүний нүдэнд ганц муу урц. Түүний дэрэгдүүр 3-4 хүн сүүдэр мэд сүйдэгнэн байх харагдана. Энэ өртөнд хүргэж ирсэн хөдөж зохих хөлсөө авах гэж хурч ирнэ гэж данглар хүлээж байв. Хөдөж солигдох завшааныг ашиглаж шинэ хүнтэй танилцъя гэж боджээ. Мордийг сольж хөлссөн боловч хэнч хөс нэхэж ирсэнгүй. Данглар гайхаад үүдээ онгойлгов. Гэтэл нэг хүний хүчтэйгээр үүдийг нь түлхэн хаахад суих тэрэг цааш тавхив. Гайхаж хоцорсон банкны эзэн бүр сэрчгэл. Тэгээд хөдөж өд. Хөөе, хонгор минь гэж дуудал. Данглар энэ үгийг охиноо Кавалканти ноёнтой хоршин дуулж байсан үеэс тогтоосон ажээ. Гэвч хонгор найз нь юу ч дуугарсангүй. Тэгэхээр Данглар цонхоо буулгаад цухойж "Хөөе найз минь, бид хаашаа явж гин?" гэж асуув. Тэгтэл чанга захирангуй дуутай хүн "Dentro la testa" гэж хэлв. Энэ үг бол толгойгоо цааш нь хий гэсэн үг болохыг ойлгов. Тэр Итали хэлийг ийм амжилттай сурч байгаа бололтой. Тэр хэдийгээр үгийг нь дагсан боловч сэтгэл нь зовж байв. Ингэж сэтгэл зовх нь улам улмаар нэмэгдэнэ. Анх замд гарахдаа толгойд нь юу ч орж ирэхгүй байсны улмаас унтаад өгч байсныг дурдсан бэлээ. Одоо бол явуулын хүнд тэр тусмаа Данглар шиг хүнд сэтгэл зовоож анхаарал хурцдгах элдвийн сэтгэл төрнө. Сэтгэл ихэд догдолсны дараа улам их хүч гаргаснаас болж бүдгэрэн мохдог харцаар Данглар орчин тойрно харваа. Хүн айхаас өмнө юмыг тодхон хардаг. Айхаараа нүдэнд нь юм хоёр болж харагдах ба дараа нь нүд бүрэлцдэг. Суих тэрэгний баруун талын үүдний дэргэд цовтай хүн давхиж явах нь Дангларт харагджээ. Цагдаа байх ёстой. Францын цагдаагийн газар, худагт ламын засгийн газарт миний тухай загилгаа мэдээгээр мэдгчглээ гэж үгэж өөр зураа бодно. Тэгээд энэ учир үл мэдгдэх байдлыг эцэс болгохоор шийдэв. Та нар намайг хааш нь авч явж гинэ гэж асуув. Тэгэхэд мөн өнөө төрүүчийн дуу бас л толгойгоо цааш нь хийгэж санал хийлэн хэлв. Данглар зүүн цонх руугаа эргэж харав. Тэгтэл бас зүүн цонхон дээр нь морьтой хүн давхиж яв. Би баригчжээ гэж Данглар бовтнаад гэдэргээ налав. Энэ удаа үүргэлэх гэж налсангүй. Харин ухаарч бодох гэж налжээ. Төдийл удалгүй сар гарлаа. Данглар суих тэрэгний гүн дотроос гадагшаа харвал өнөөх төрүүчийнх нь явж байсан Ромын тал харагдал. Харин энэ нь одоо баруун талаас биш зүүн талын цонхоор харагдаж байв. Суих тэрэг буцаж Ромын зүг явж байгааг ойлголоо. Би өнгөрлөө. Намайг баривчилжээ. Хэмээн шивнэв. Суих тэрэг хар ичээр хурдлаа. Зөвөөртөө нэг цаг өнгөрч замд нь дайралтсан дүрс бүхэн түүнийг буцаан авч явааг нотлон харуулна. Гэтэл нэг аврах том юм харагдаж суиг тэрэг тэр рүү давхиад орчихмаар санагджээ. Гэвч морь дэргэж энэ авраг харанхуй юмны хажуугаар давхилаа. Энэ бол Ромыг хүрээлсэн бэхлэлтийн хэрэм байв. Яаж байгаа нэ нү? Бид хот руу орохгүй юм уу? Намайг цагдаагийн газар барьж аваагүй байжээ. Өршөөл тэнгэр минь. Үнэхээр намайг гэж Данглар бовтнон байв. Толгойтой үс нь босох шиг болвоо. Тэр Ромын дээрэмчдийн тухай ярихыг сонссон бөгөөд Парист байхдаа түүнд өнөмшдөггүй байсан гэж. Албер де Морсер хатагтай Данглар Эжени хоёрт нэгнийх нь хүргэн нөгөөгийнх нь нөхөр болох гэж байхдаа ярьж зугаацуулж байсан юм санаанд нь оржээ. Үнэхээр дээрэмчд үү хэмээн бовтнов. Гэнэт суих тэрэгний дугуй эсэрхэг замаас өөр хатуу замаар тажигнан явах дуултахад Данглар зориг гарган шагаан харвал Алберын дүрслэн зурж байсан Апиевийн зам дээр байгаагаа мэдлээ. Зүүн талынхан доор дуграг хонхор харагдана. Энэ бол Каракалийн цирк байл. Баруун талд давхиж яваа хүний тушаалаар суих тэрэг зогслоо. Тэрхэн хооронд зүүн талын хаалга нээгдэв. Гар гэж нэгэн хүн Италиар тушаав.
Данглер Суих тэрэгнээс даруй гарлаа. Тэр Итали хэлээр ярьж чадахгүй ч гэсэн бүгдийг ойлгох болжээ. Үгсэн амьд нь мэдэгдэхгүй амьд нь тал тал тийшээ харна. Хөдчийг тоолохгүй бол дөрвөн хүн тойрсон байв. Нааша яв. Гэж дөрвөн хүний нэг нь Италиар хэлээд Пьевийн замын нөгөө талын дов дундуур уруудан явлаа. Данглер төрүүлж яваа хүнийг уг дуугүй дагаж эргэж чаралгүйгээр хойноосоо 3 хүн дагаж явааг мэдэрч байв. Тэд манааны цэргүүд шиг адил хэмжээний цайтай газруудад зогсон хоцорч байх шиг санагданаа. Данглер төрүүлж яваа хүнтэй нэг ч үг дуугаралгүй 10-аад хувь хэрэг ингэж явснаа өндөр өвстэй толгодын дунд оров. Дуугүй загсаж байгаа 3 хүн горволжин мэд болж төвд нь өөрөө оров. Юм ярих гэж хүсэх боловч хэл нь эвлэж өгөхгүй байв. Урагшаа яв гэж өнөөх хүн ширүүн зандрангуй дуугаар хэлв. Энэ удаа Данглер маш сайн ойлгов. Хэлсэн үг ажил хэрэгээр батлагдаж хойно нь явсан хүн ард талаас нь урдаа явсан хүнийг мөрөгтөл огцом түлхээд ав. Зам зааж явсан хүн бол бидний танил Пепина бөгөөд өндөр ургасан өвсөн дундуур гарсан суусар гүрвүүлэл явж чадах нарийнхан мөрөө тахир замаар сормог явна. Өдгөн ботургасан өндөр биш хадны урд очиж Пепина зогслоо. Тэгснэ хадны завсраар үлгэрт гардаг чөтгөр шиг л сурмаг шурган орлоо. Ард талд нь явсан хүний зангаж дуугарснаар банкны эзэн өмнөх хүнээ даг гэснийг ойлгов. Эргэлзэх юмгүй болжээ. Парисын дампуурсан хүн Ромын дээрэмчдийн гарт оржээ. Айснасаа болж зориг орсон Данглерт өөр арга байхгүй болохоор үгийг нь л даглаа. Хадны ангалаар шурхахад төдийл зохилдоогүй гүзээг хайхарлгүй Пепиногийн хойноос нүдэнж нуруугаараа гулсан орж дахин хөл дээр зогсов. Газарт хөл хүрэхэд нүдээ харваа. Зам нь өргөн боловч бод харанхуй байв. Пепино гэртээ ирсэн учраас өөрийгөө далдлахыг болж гал гаргаж бамбарасав. Данглерийн араас орсон 2 хүн түүнийг зогсохтон түлхэж налуу газраар явж явсаар тэгш газарт очив. Авсны нүхнүүд ухаж гаргасан цагаан хан хохимон толгой нүдний аяг харлан харагдаг мэт харагдана. Тэнд зогсож байсан манаач бууга өргөн. "Хэмбэ?" гэж асуув. Өөрийнх гэж Пепино хэлээд толгойлогч хаан байна гэж асуув. Тэгэхэд харуулын хүн өргөн ангалын цаанаас гэрлэн тусаж байгаа хаданд угаж гаргасан тасалгаауд мөрөн дээгүүрээ зааж "Тэнд байна" гэлээ. "Толгойлогч минь тун аятайхан олц шүү" гэж Пепино Итали хэлээр хэлв. Тэгээд Данглерийг заамдан толгойлогчийн суудаг өрөө бололтой тасалгаа руу орсон хаалга мэт нүх рүү аваачив. "Өнөөх хүн чинь" гэж Плутархийн бичсэн Александрийн амьдралын туучийг уншиж суусан толгойлогч асуув. "Тийм ээ тэр хүн. Маш сайн. Түүнийг надад харуулад ирэх." Пепино тушаалыг биелүүлж барьж байсан бамбара Данглерийн нүүрэнд тулгах шахам ойртуулахад галд хөмсгөө хуйхалчихвээ гэж айсан түшээгүн гэдрэг боллоо. Үхэрийн муухай цагаан царай нь айсандаа жигшмээр эвгүй харагдана. "Наадах чинь ядарсан байна. Орд дэвсгэрийг нь зааж өг." Энэ орд дэвсгэр гэдэг нь хаман дээр ухаж гаргасан авсал байх та. Миний унтах гэдэгч тэр харанхуй дотроос гялалзаж байгаа хутагнуудын аль нэгэд бүлүүлж өгөхийг л хэлж байгаа байх та. Гэж Данглер дотроо шивнэв. Үнэхээр чих тасалгааны гүн дотроос Албер де Морсер Цезарийн тэмдэглэлийг уншиж байхад нь Данглер Александрийн амьдралын туужийг уншиж байхад нь дайралтсан тэр хүний хань нөхөд хэвтэж байсан чонны арс дэвссэн хуурай өсөн дээрээсээ өндиж байв. Банкны эзэн уртаар гинжснэ замчилж ирсэн хүнээ даган явав. Тэр хашгирч орилж мөргөн залбирахыг оролдсонгүй. Тэр үнд ямар ч зориг, хүсэл, чадал, мэдрэхүй байхгүй болжээ. Түүнийг яв гэсэн учраас л хөдөлж байв. Данглер шатны гიშгүүрт бүдэрснэ. Өмнө нь шат байгааг мэдэрн тухаараа хаалга мөрөгчихгүй тулд тонгойж хад ухаж гаргасан жовгонд орлоо. Энэ нь хэдийгээр газар доор байгаа боловч цэвэр бас хуурайхан байв. Нэг болонд нь хуурай өсөөр дэвсгэр засаж дээр нь ямааны атсаг хаячихсан байв. Данглер үүнийг хараад аврагдахын бэлэг тэмдэг гэж үзлээ. "Тэнгэр минь, үнэхээр орд дэвсгэр байна шүү" гэж шивнэв. Тэрбээр 10-аад жил тэнгэр минь гэдэг үгийг хэлээгүй явсан бол ганцхан цагийн дотор 2 дахь удаага энэ нэрийг дуудаж байгаа нь энэ ажээ. "За энд" гэж дагуулж ирсэн хүн Италиар хэлснэ. Данглерийг түлхэж оруулаад хаалгыг нь хаачих.
Хаалганы түгжээ дуугарч Данглер бүрэн олзлогдхон дэрэ. Ёрон түгжээгүй ч гэсэн Сен Себастьяны газар гэрээг эзэмшигч уншигч Афганаар алдарт Луижи Вампа гэж хэдийн таньсан удирдагчаа хүрээлэн байгаа. Хуарангийн хажуугаар сэм зайлж гарахад өөрөө Гэгэн Петр эсвэл Чига тэнгэрээр газарч дуулсан байх хэрэгтэй ажи. Альберт түүний тухай Парисыханд танилцуулах гэж хичээхтэн Данглер өнөмшгүй байсан сайх дээрэмчнээ одоо л таньжээ. Данглер зөвхөн түүнийг таниад зогсоогүй. Альберт де Морсрын хоригдож байсан жобгоныг таньжээ. Энэ өрөө нь гадаадын зочдод зориулагдсан бололтой. Энэ бүхэн Данглерыг тайвшрууллаа. Дээрэмчид түүнийг алаагүй болохоор ерөөсөө алахгүй гэсэн үг. Түүнийг дээрэмдэж тонох гэж барьж авсан. Тэгэхээр бийдэ хэдэн алтан зоостой болохоор золиосны мөнгө нэхнэ гэж боджээ. Морсрыг 4,000 экугээр үнэлснийг санаж өөрөө Морсроос илүү сүртэй харагдах болохоор 8,000 эку шаардах байх гэж боджээ. 8,000 эку гэдэг бол 48,000 ливр гэсэн үг. Тэгээд түүнд 5 сая 50,000 шахан франк байгаа. Ийм мөнгөтэйгээр ямар ч байдлаас гарч болно. Тэгэхээр хүний золиосонд 5 сая 50,000 франк нэхэж байсан жишээ байгаагүй учраас Данглер дэвсгэр дээрээ хэвтэж тал тийшээ эргэлдэн байснаа Луижи Вампийн амьдралын туужийг судалж байгаа тэрхүү баатар шиг тайван унтлаа.